За өнөөдөр өнөөдргээ архившн хэлээр уншъя. За өмнөх бичлэгэн дээр дуусгацсан болохоор нөгөө анчин манлын хамт амьдэрч залгуу нөгөө яваад Фатимаг дуудаад ирэх оруулсан шүү дээ тий. Тэгээд оронд нь болохоор the young Arab did as he was asked. За хэлснээр нь хийсэн. And was given enough gold to buy yet another ship гэдэг ч тий. Тэр мөнгөтэй өөр одоо хөндлөж авах хангалттай хэмжээний мөнгө олонд нөгсөн. За дараагийн хэсэг орж байгаа. Now leave us alone, said the boy to the young Arab. За тэгэхээр нөгөө залууд болохоор одоо биднийг орхио гэж хэлж байгаа. The Arab returned to his tent to sleep, proud to have helped the counselor of the oasis and happy at having enough money to buy himself some sheep. Тэгэхээр ингээд Араб маань болохоор гэртээ одоо тэр баян бүрд байгаа тэр зөвхөөрөлтөд тусалсан тамаш өөр бахархаад гэж унтах гад ирж байгаа. Тэгээд өөр хандлж авах хангалттай мөнгөтэй яваад ингээд асралтай байгаа. Fatima appeared at the entrance to the tent. The entrance гэдэг нь бүдээс хэлж байгаа тийм. Тэр майхны үдэнд бол гарч ирсэн. The two walked out among the palms. Алхсан. The boy knew that it was a violation. Violation гэдэг нь болохоор одоо гэмт хэрэг гэсэн утгатай юм. Нэг үйлдэл зөрчиж байгаа үйлдэл болохоор violation гэж ярьдаг. Тэгэхээр it was a violation of the tradition. За тэгэхээр уламжлалыг бол ингээд зөрчиж байгаа гэдэг бол зөрчиж байгаа зүйл but that didn't matter to him now. За тэгэхээр энэ бол энэ буюу одоо уламжлалыг зөрчиж байгаа үйл хийж байгаа нь болохоор түнд л юм одоо чухал бол биш байсан. I'm going away, he said. За би явна гэж хэлж байгаа. And I want you to know that I'm coming back. I love you because гэдэг хэлчихсэн чинь зогсоож таа. За тэгэхээр би ингэж явна. Тэгээд чамайг одоо би буцааж ирнэ гэдгийг одоо чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Тэгээд би чамайг хайртай гэдэг үг хэлчихсэн чинь but the boy continued. Godэж биш гэсэн чинь don't say anything. Fatima interrupted me яриг тасалсан гэсэн. Тэгэхээр don't say anything. Юу ч битгий хэлээ гэдэг юм хэлж байгаа. One is loved because one is loved. За тэгэхээр нэг зүйл гэхээр хэн нэгэн хайрлах үед хайрлагдж байгаа юм because one is loved. Хэн нэгэн хайрлагддаг учраас хэн нэгэн хайрлагддаг юм аа. Мэд хоёр талтай л гэсэн. Тэгэхээр no reason is needed for loving. За тэгэхээр мэдээ хайрлахад хэн нэгэн хайрлахад одоо шалтгаан хэрэггүй. Reason хэрэггүй. But the boy continued, I had a dream and I met with a king. I sold crystal and crossed the desert. За үргэлжлээд нөгөө хамчин манлахаар хэлж байгаа. Би мөрөөдөлтэй байсан. Би хаант ингээд уулзсан. Би болор идэлэл зарсан. Тэ цөлийг ингээд гаталсан. And because the tribes declared гэдэг нь ямар юм бэ? Хуйлах зарлахыг хэлж байгаа тийм. So because the tribes declared war, I went to the well seeking the alchemist. Тэгэхээр мөнгөний эрчүүд ингээд дайн ингээд зарлцсан учраас би одоо дүүрээ яваад ингээд элхимч бол хайсан юм аа. So I love you because the entire universe conspired to help me to find you. Тэгэхээр би чамд хайртай учраас нь бол бүхэл дэлхийн ертөнц ингээд намайг одоо ингээд чамайг олоход ингээд туслах гэж хөвөлдсөн. The two embraced. Embrace гэдэг нь болохоор тэмүүлт хийж чаддаг. Нэг би бинийг тэмүүлсэн. It was the first time either had touched the other. Either гэдэг нь болохоор тэр хоёр гэсэн утгатай болж байна. Тэгэхээр it гэдэг нь болохоор тэр тэмүүлж байгаа. Энэ тэмүүлэлт нь болохоор тэр хоёрын удаад би битэй өрсөд авахын тохиолдолносаа. I be back, the boy said. За би буцаад ирнэ гэж хэлж байгаа. Before this, I always look to the desert with longing, said Fatima. Longing гэдэг нь болохоор тийм хүсэж байгаа. Хүчтэй тийм хүслийг хэлж байгаа. Тэгэхээр мэдээ энэ үед л одоо чамайг гарч ирсэн. Энэ үйл болохоос өмнө би дандаа ингээд юм хүсэж ингээд цөлрөө ингээд харж ирсэн. Now you will be with hope. Одоо л тэр хүсэл маань болохоор найдвартай. Одоо нэг биелэн гэсэн тийм итгэл найдвартай гэж байгуулна. My father went away one day, but he returned to my mother and he has always come back since then. За аман болохоор нэг өдөр явсан. Тэгээ буцаад ээж тэр маань ирсэн. Гэхдээ буцаад бол ирсэн. Тэгээ тэрнээс хойш л ингээд баян ингээд буцаж ирсэн гэсэн. They said nothing else. За өөр зүйл юм яриаггүй. They walked a bit farther
among the pawns. За тэгэхээр нөгөө далдуу мод дотор ингээд жоохон хол ингээд алхсан. And then the boy left her at the entrance to her tent. За тэгэхээр дараа алхалт дуусаад байхангийнхан гадаа хүчгсэн. I returned just as your father came back to your mother, he said. За тэгэхээр аав чинь одоо ээж дээр чинь ингээд буцаад ирсэн шиг би буцаад ирнэ гэж хэлж байгаа. He saw that Fatima's eyes were filled with tears. За тэгэхээр нөгөө tear гэдэг нь нөлөөсөө хэлж байгаа. Filled with tears нөлөөсөө дүүрсэн. Тэр нөгөө эмэгтэйгийнх нь нүдэнд нөлөөсөө дүүрч бол харсан. You crying? Чүлээд байгаа юм гэж асууж байгаа. I'm a woman of the desert, she said, averting her face. Avert гэдэг чинь өмнөх бичлэн дээр өмнөх хэсэг дээр гарч ирж байсан нөгөө харс бууруулахыг хэлж байгаа шүү дээ. Ингээд ийм харангуйтай харс бууруулахыг averting гэж ярьж байгаа. Тэнгүүтээ би бол цөлд гэдэг эмэгтэй шүү дээ гэж тэгээд харцаа нүрээ бууруулж байгаа. Averting her face, but above all, гэдэг хамгийн чухал нь I'm a woman, би ч эмэгтэй хүн шүү дээ. Fatima went back to her tent. За ингээд майхан руу буцаад орсон. When daylight came, she went out to do the chores she had done for years. За тэгэхээр daylight came гэдэг чи одоо нарны гэрэл тусах үед гэсэн үг. Өглөө болж байна гэсэн. Өглөө болохоор she went out гадагшаа гарсан, юу гэж гарсан to do the chores гэдэг нь болохоор she had done for years гэнэ. Олон жилийн турш одоо хийж байсан. Одоо chores өдөртмөн дээр ажилладаг гэрээ ажил юм. Ерөнхийдөө өдөртмөн идэх зүйл. Тэр зүйлээ хийх гээл гадагш гарсан. But everything had changed. Гэтэ бүх зүйл бол өөрчлөгдсөн байсан. The boy was no longer at the oasis. Тэгэхээр нөгөө хүү маань болохоор Bainbridge байхаа үлдсэн байсан. Oasis would never again have the same meaning it had only yesterday. Had гэдэг нь болохоор тэр шиг байсан шиг гэсэн. Өнгөрсөнд прогцийг бодоод өнгөрсөн зүйл хэлж байгаа тийм. Тэгэхээр энэ болохоор цөл бол ингээд тэр баян бүрд маань хараг өчигдөхөн шиг одоо байсан шиг тийм одоо ижилт юм дуучиртай бол дахиж эзэж тийм байхгүй. You would no longer be a place with 50,000 palm trees and 300 wells where the pilgrims arrived revealed at the end of their long journeys. За тэгэхээр энэс нь жоо байна. Ийм байхаа болцсон гэсэн. Тийм газар байхаа болж байгаа гэсэн утгатай болж байгаа. Ямар газар байсан гэвэл яг нь pilgrims гэдэг нь болохоор тийм шашны зорилготой аялж байгаа хүмүүс хэлж байгаа тийм. Тэгэхээр ийм аяллаа хүмүүс ирдэг relieved гэдэг нь болохоор одоо at the end of a long journey урт удаан одоо аяллаа дараа ингээд тийм тайвширдаг, тайвширлыг авдаг одоо ямар нэгэн одоо мөнгө болоог баярлдаг тийм одоо баярлдаг ийм одоо тэр 50,000 тийм одоо далдуу модтой 300 орогдохтой ийм нэгэн газар бол байхаа болсон. From that day on, the oasis would be an empty place for her. Тэгэхээр тэр өдрөөс хойш бол ингээд баян бүрд бол түүнүүд ингээд хоосон газар байгаа. From that day on, it was the desert that would be important. Тэр өдрөөс хойш ингээд цөл бол ингээд маш чухал байх болно. Чухал тийм газар болно. He would look to it every day and would try to guess which star the boy was following in search of his treasure. За тэгэхээр тэр өдөр болгон харна. Өдөр болгон ингээд таах гэж оролдоно. Юуг таах гэж оролдсон бэ гэхээр одоо тэр хүсэл эрмэлзлээ тэр treasure хайгаад тийм үнэт зүйлээ хайгаад явж байгаа тэр boy маань ямар одыг дагаад явж байгааг таах гэж оролдоно. She would have to send her kisses on the wind. За тэгэхээр салхинд болохоор тэр хүнсэлтийг дамжуулах шаардлагатай болно. Hoping that the wind would touch the boy's face. За тэгэхээр тэр салхи болохоор нөгөө хүүгийн одоо нүрэнд нь очиж хүннэ гэж найдаж ингэж үнсэлтэй илгээх юм байна. And would tell him that he was alive. Тэгээд тийм болохоор би амьд байгаа шүү гэдэг хэлнэ. That she was waiting for him. A woman awaiting the courageous man in search of his treasure. За тэгэхээр бид өөрийнхөө үнэт зүйлийг хайж байгаа тэр нэрлэхэд зөрөгтэй тэр одоо эр хүнийг хүлээж байгаа эмэгтэй гэсэн. Тэр бол ингээд түүнийг хүлээж исэн. From the day on, the desert would represent only one thing to her, the hope for his return. Тэгэхээр тэр өдрөөс хойш цөлөг л түүний ганц зүйлийг л төлөөлж байгаа. Ганц зүйлийг харуулна. Тэр нь болохоор төлөөлж байгаа. Represent хийж байгаа. Тэр нь болохоор тэнийг одоо босож ирнэ гэсэн тийм найдвар, итгэл найдвар гэсэн. Don't drink about what you
Don't think about what you left behind, the alchemist said to the boy as they began to ride across the sands of the desert. Тэгэхээр ард өргсөн зүйлөө битгий бодчихъя. Галхийн чимхэд тэр цүлгийг гатлаад явж байхдаа хэлж байна. Everything is written in the soul of the world and there it will stay forever. Тэр бүх зүйл бол ингээд тэр сүнслэг байдлыг яддаг шүү дээ. Дэлхийн сүнс гэдэг нь тэр зүйлд ингээд бичигддэг. Тэгээд тэндээ бол ингээд үлднэ. Man dream more about coming home than about leaving, the boy said. Тэгэхээр ирчүүд бол ингээд явхаас илүүтэйгээр гэртээ ирэх тухайд илүү ингээд мөрөөддөг. She was already accustomed to the desert's silence. Тэр айлын ингээд дахиад ингээд тасал болчихсон байсан. Юм тасалсан гэхээр одоо тэр цүлний намд байдалд ингээд тассан байсан. If what one find is made of poor matter, it will never spoil. Тэгэхээр poor matter гэдэг чинь одоо бүр ингээд цэвэр байгалийн чиглэл цэвэр matter гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрвээ хэн нэгний олж байгаа зүйл нь одоо цэвэр юм байх юм бол би одоо цэвэр ариу ингээд зүйлэр хийгдсэн байх юм бол энэ хязгаарч ингээд never spoil болохгүй. Spoil гэдэг ямар нэг зүйл муудах юм шүү дээ. Хязгаарч ингээд spoil болохгүй, муудахгүй. And one can always come back. Тэгээд тэр юм болох юм дандаа ингээд босч ирнэ. Ирч чадна дээ. If what you had found was only a moment of light. Тэгэхээр хэрвээ чиний олсон зүйл чинь тийм одоо төрхөн зургийн гэрэл тийм moments of light, төр зургийн гэрэл like the explosion of star гэдэг. Тэгэхээр од харах хэлж. Яваад харж байгаа юм шиг тийм төрхөн зургийн юм оч байх юм бол you would find nothing on your return. Чи буцаж очих бол юу ч олж чадахгүй маа. The man was speaking the language of alchemy, but the boy knew that he was referring to Fatima. Тэгэхээр тэр алхимч болохоор яг алхими хэлээр бол ярьж байсан. Гэтэ ханчиг болохоор тэр одоо Фатима хэлээд байгааг бол ойлгож байсан гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө эндээс юу болох вэ гэхээр үнэхээр тэр хайрт бол одоо үнэн байх бол үнэн ингээд байх юм уу тэр нь ингээд уучрахгүй ингээд хязгаарч утсан яг байж байна. Хэрвээ тэр төр зургийн юм байсан бол ингээд бусаад очих бол хийвч болохгүй Фатима бол байхгүй байна гэсэн санааг хэлээд байсан. It was difficult not to think about what he had left behind. За тэгэхээр ардаа өргөсөн зүйл ингээд бодохгүй байх нь бол хэцүү байсан. The desert with its endless monotony гэдэг нь болохоор тийм нэгэн зүйлийн байнгын тийм удахтай гэсэн утгатай болж байгаа. Удахтай зүйлийг хэлж байгаа. Put him to dreaming. За тэгэхээр ямар цөл түүнийг мөрөөдөлт ингээд мөрөөдөлт нь одоо ингээд мөрөөдөлтөй болгож байгаа юм байна гэхээр endless monotony төгсөлгүй тийм одоо тийм нэгэн хэвийн тэр цөл бол ингээд түүний мөрөөдөлт ингээд явуулж байгаа гэсэн. The boy could still see the palm trees, the wells and the face of the woman he loved. Тэгэхээр тэр харсаар байсан. Юг харсаар байсан гэхлээр нөгөө далдуу моднууд, худагнууд тэгээ нөгөө хайртай эмэгтэйгийнхаа нүүр царайг ингээд харсаар байсан. He could see the Englishman at his experiment. Experiment гэсэн туршилтыг хэлдэг шүү дээ. Experiments тэгээ туршилтаа хийж байгаа тэр англи залууг харсаар байсан. And the chemist driver who was a teacher without realizing it. Түүний өөрөө ч тэрийг ойлгохгүй ингээд багшилж байсан тэр тэмээч ингээд харж байсан. Maybe the alchemist has never been in love, the boy thought. Хатгүй алхимч хизээч ингээд хайр дурлалтай өгч байгаагүй байх бодсон. The alchemist rode in front. Алхимчд урд нь гараад явсан байна. With the falcon on his shoulder, мөрөндөө шонхортой ингээд урд нь гараад явсан. The bird knew the language of the desert well. Тэгэхээр тэр шувуу бол цөлийн хэлийг бол сайн мэдчихсэн гэсэн. And whenever they stopped, he flew off in search of game. The game гэдэг үг нь болохоор одоо ан амтан өөрөөр хэлбэл амтанд ингээ агнагдаж байгаа тэр амтан өөрөөр хэлбэл олцыг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр flew off гэдэг нь болохоор fly off. Fly гэдэг нь өнгөрсөн зөв flew. Тэгэхээр өнөөдөр whenever гэдэг нь тех болгонд ингэх болно гэсэн утгаар орж ирж байгаа. Тэгэхээр тэднийг зогсох болгонд тэр хий гэдэг нь шууг гэж байгаа. Шуу шонхор маань болохоор ингээд олзоо хайгаад ингээд ниссэн гэсэн. On the first day he returned with a rabbit and on the second
with 2 birds. Эхний өдөр бол ингээд туул аваад ирсэн. Хоёр дахь өдөр бол 2 шууд ирсэн юм байна. At night they spread their sleeping gear. Sleeping gear гэдэг нь мишак хэлээд байгаа. So at night за шөнө бол тэд нь мишакуд илгэсэн. They spread their sleeping gear and kept their fires hidden гэх нэ. Тэгэхээр ингээд галаа бол нуусыг үйл байлгасан гэсэн. Галаар ил гарахгүй гэсэн. The desert nights were cold and were become darker and darker as the phases of the moon passed. Тэгэхээр phases of the moon гэх юм бол сарны үе шат. Өөрөөр хэлэх юм бол магчлан баш сарны одоо үеуд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд сар гарч ирээд нөгөө доороос гараад дээшлээ буцаад доошлоод ингээд сар ингээд хөдөлж байгаа шүү дээ. Тэр болгоныг хэлж байгаа гэсэн. Past. Тэгэхээр ингээд сар тэгж одоо ингээд хөдлөх тусам одоо шөнө бол ингээд илүү ингээд dark and dark илүү харанхуй болж исэн гэсэн. They went on for a week. За 1-7 хоног явсан. Speaking only of the precautions гэдэг чинь болохоор анхааруулга сэргийлүүлэх талаар ярьж. За ямар сэргийлүүлэх гэвэл they needed to follow in order to avoid the battles between the tribes. Тэгэхээр ямар тийм анхааруулга байсан гэвэл tribes буюу одоо домгийн тэр эрчүүдийн тэр тулаануудаас одоо үрсэн сэргийлэх юм. Avoid хийхин тулд in order to avoid хийхин тулд дагах шаардлагатай байсан тэр анхаарах сэргийлүүлсүүдийн талаар ярьж 1-7 хоног явсан юм байна. The war continued. За дайм бол үргэлжилсэн and at times the wind carried the sweet sickly smell of blood. Blood гэдэг чинь хоц усыг хэлж байгаа. Smell of blood. Усны үнээр ямар үнээр sickly sweet гэнэ. Sweet гэдэг бол чихэрлэг цус ямар нөхдөд юм гэдэг. Sweet тэгээд sickly гэдэг нь болохоор тийм бөөлж сүргэн гэсэн утгатай юм уу? Одоо тийм маш муухай тийм бөөлж сүргэн тийм нэрийг бол ингээд салхи авчирч ирсэн гэсэн. The battles had been fought nearby. За тулаан бол ингээд ойрхон болж байгаа. Ойрхон болж ирсэн. And the wind reminded the boy that there was the language of omens, always ready to show him what his eyes had failed to observe. За тэгэхээр тулаан бол ингээд ойрхон болж ирсэн. Салхи болохоор түүний болохоор ингээд юу байна? Тэр omens-ийн language байна. Одоо тэр ирээдүйд тийм болох гээд байгаа тэр хэлэх тэр ингээд байгаа шүү. Always юм бил түүнд харуулах тал бэлэн байгаа тийм. Одоо what his eyes had failed to observe. Түүний нүд нь одоо ингээд ажиллаж чадахгүй байх тэр зүйлийг түүнд харуулах тийм бэлэн байгаа шүү гэдгийг бол ингээд салхи сануулж ирсэн гэсэн. On the 7th day, за 7 дахь өдрийн тухайд the alchemist decided to make camp earlier than usual. 7 дахь өдөр болохоор алхимч майх нь болохоор өмнөхөөс арай эрт ингээд засгаар шийдсэн. The falcon flew off to find game and the alchemist offered his water container to the boy. За шанхар маань болохоор ингээд олзоо авахгүй. Эсээ алхимч болохоор түн болохоор усын сав гэж байгаа. Ус уухыг сануулж байгаа. You're almost at the end of your journey, said the alchemist. Чи бараг л одоо аяллахын төгсгөлд ирсэн байна. I congratulate you for having pursued your personal legend. Тэгээд өөрийнхөө одоо ингээд хүсэж байгаа зүйлийг ингэж хөөцөлдөж араас ингэж явсан бол чамд ингээд баяр хүргэж байна. And you have told me nothing along the way, said the boy. Тэгээд нөгөө хамчин маань болохоор хийж явж байгаа. Тэгээд ингээд одоо хайгаад ингээд цуг ингээд явж явахдаа чи одоо юу ч хэлээгүй. I thought you were going to teach me some of the things you know. Би бол ингээд тийм ээ чи мэдчих зүйлийнхаа зарим надаа ингээд заах болов гэж бодож ирсэн. A while ago I rode through the desert with a man who had books on alchemy. Тэгэхээр ингээд саяхан гэсэн. A while ago чинь саяхан гэсэн. Саяхан би нэг гэсэн утгатай саяхан би нэг тийм хүнтэй цуг ингээд исэн дээр явж ирсэн. Ямар хүнтэй цуг явж ирсэн гэхээр алхимийн тухай юмтай тийм хүнтэй явж ирсэн. But I wasn't able to learn anything from them. Гэтэ би бол ингээд тэндээс ч намайгаас ингээ юу ч сураагүй гэсэн. Сурч чадаагүй. There is only one way to learn, the alchemist answered. Тэгэхээр ингээд сурах бол ерөөсө ганцхан арга байд юм аа. It's through action. Энэ л ингээд үйлдэл хийж сурдаг гэсэн. It's through action. Everything you need to know you have learned through your journey. За тэгэхээр тэрний юм гэлээ. Чи аяллахаа хугацаанд аялал хийгээд ингээд урт хугацааны аялал хийгээ явж явахдаа сурсан. Тэ мэдэх хэрэгтэй тэр бүх зүйл гэсэн. You need to learn only one thing more. Чиний зүйлийг л илүү сурах хэрэгтэй. Илүү одоо сурах хэрэгтэй. The boy wanted to know what that was, but the alchemist was searching the horizon
looking for the falcon. Тэгээд нөгөө хончин маань болохоор тэр зүйл нь юу болох мэдхийг хүссэн гэсэн хэдэж архимч болохоор нөгөө юу агаад falcon шонхроо агаад шуугаа агаад ингээд тэнгэрээ аяар хараад байжсэн гэсэн. Сөүлж гэсэн ямар нэгэн зүйл ингээд харах гэсэн утгатай шүү дээ. Хайгаад ингээд харж байгаа гэсэн. Why are you called the alchemist? Чамайг яагаад алхимч дуудсан юм бэ? Are you called гэдэг нь болохоор дуудагддаг гэсэн утгатай. Одоо passive tense гэж хэлж байгаа. Тэгээд асуулт хэлбэртэй орж ирж байгаа гэсэн. Яагаад чамайг алхимч дуудсан юм бэ? Because that's what I am. Учир нь би тийм болохоор гэсэн. Би одоо алхимч болохоор намайг алхимч гэдэг юм гэж хариулж байна. And what went wrong? Another alchemists tried to make gold and were unable to do so. Тэгэхээр юу нь буруу байсан юм бэ гэж асууж байгаа. Ямар үед гэхлээр бусад алхимчдад ингээд алт хийх гээд оролдоод тийм түүнийг хийж чадаагүй одоо юу нь буруу байсан юм бэ гэж асууж байгаа. They were looking only for gold. His companion answered. Companion гэдэг нь болохоор хамгийн өвний хэлж байгаа гэхээр алхимч гэж байсан. За тэгэхээр тэд нар бол ингээд алт зөвхөн алт хайж исэн юм аа гэж хариулсан. They were seeking the treasure of their personal legend without wanting actually to live out the personal legend. Тэгэхээр live out гэдэг чинь тийм юмар энэ юмар амьдрах гэсэн утгатай шүү дээ. Тэгээд тэр бүтлгүүцсэн юм болохоор ерөөсөө тэд нэр зөвхөн одоо хүсэж байгаа зүйлийнхаа тэр үнэт зүйлийг л ингээд хайж исэн. Тэгээд тэр үнэт одоо хүсэж байгаа зүйлээр ингээд одоо амьдрахыг хүсэхгүй гэсэн амьдрахыг хүсэхгүй гэсэн. What is it that I still need to know, the boy said. За тэгэхээр би одоо мэдэх шаардлагатай байсаар байгаа тэр зүйл нь яг юу юм бэ? What is it that яг юу юм бэ гэж асууж байгаа. But the alchemist continued to look to the horizon гэсэн хэдиж алхимч болох нь тэнгэр аяар харсаар л байсан. And finally the falcon returned with their meal. За эцэст нь болохоор нөгөө шонхор нь болохоор мах аваад үрээд ирсэн. Meal гэж юм ах биш. Meat гэж юм ах. Meal гэхээр хоол гэсэн. Яг идэх хоол ингээд аваад үрээд ирж байгаа. They dug a hole. The dug гэдэг нь болохоор dig гэдэг үг гэсэн зүйл тийм. Тэгэхээр ингээд тэд бол нүх ухсан. Dig бол ухах гэсэн утгатай. A hole. Тэд нүх ухсан and this their fire in it. Тэгэхээр тэр нүхэн дотроо энэ идэх чинь нүхэн дотроо гал асаасан. Light гэдэг чинь light өнгөрсөн цаг. Тэгэхээр тэр нүхэн дотроо гал асаасан. So that the light of the flames would not be seen. За бас өнгөрсөн зүйл гарч ирсэн тийм. Тэр flame гэдэг чинь галын дүлийг хэлдэг. Тэгэхээр light of the flame дүлний гэрэл ингээд харагдахгүй. Would not be seen. Ингээд нүхэн дотор ингээд галаас ашиг дүлний гэрэл харагдахгүй. I'm an alchemist. Simply because I'm an alchemist, he said. За би зүгээр л алхимч. Simply гэдэг нь just гэсэн утгаар болж байгаа. Only гэсэн утгаар болж байгаа. Sorry. Тэгэхээр нэгтээ би ингээд алхимч болохоор л зүгээр нь алхимч болохоор би алхимч юм аа гэж хэлж байгаа. Let's keep prepared the meal. Хоол бэлж захтай гэж хэлжсэн. I learned this science from my grandfather, who learned from his father, and so on back to the creation of the world. Зэн дотор орж байгаа and so on гэдэг бас гэсэн утгаар орж байгаа. Тэгэхээр би бол ингээд science гэж хэлж байгаа шинжлэх ухаан буюу одоо энэ алхимийн шинжлэх ухааныг болохоор аваас сурсан. Биш grandfather нь өвөөгөөс сурсан. Who learned from his father. Өвөө нь болохоор яг нь аваас сурсан. And so on гэх мэтлэн back to the creation of the world гэдэг нь болохоор дэлхийн ертөнцид бүтээж юм одоо ингээд бүтээж гисэн зэрэг цаг ингэж явж байгаа гэсэн үед амьдсан асуудал тийм. In those times the masterwork could be written simply on an emerald. Тухайн үеүүдэд яг нь masterwork гэдэг одоо тэр агуу бүтээл шүү дээ. Одоо алхимийн агуу бүтээл нь болохоор зүгээр нэг emerald дээр маргад чулуун дээр ингээд энгийн л ингээд бичигддэг байсан. Бичигцээр байсан. But men began to reject simple things. Гэсэн хэдиж эрчүүд болохоор яг нь хүмүүс болохоор энгийн зүйлээс нь татгалзаж эхэлсэн. And to write tracts гэдэг нь болохоор тийм урт тийм богино тийм бичвэрүүд юм лээ шашны юм уу мэдгүй арц тийм бичвэрүүд ингээд тэд нар ингээд тийм одоо бичиж эхэлсэн гэсэн. Began to write tracts and interpretations гэх юм ингээд тайлал ямар нэгэн тайлбар philosophical studies гэх юм байна тийм философийн судалгаа шинжилгээнүүд ингээд хийж эхэлсэн. Тэднээс бодох юм илүү хүсэж эхэлсэн.
They also began to feel that they knew a better way than others had. За тэгэхээр мөн одоо тухайн хүмүүс нь болохоор одоо тэр алхимчдад байгаа тэр юмнуудаас одоо илүү одоо дээр одоо зөв юм арга зам одоо мэднэ гэж мэдэрч эхэлсэн гэсэн. Yes, the emerald tablet is still alive today. Гэсэн хэдий ч гэсэн утгатай yet гэдэг нь гэхдээ гэсэн утгаар орж байгаа. Гэхдээ emerald tablet гэдэг юм бол одоо ч гэсэн амьд байгаа. Өнөөдөр ч гэсэн амьд байгаа. What was written on the emerald tablet? The boy wanted to know. За тэгэхээр emerald tablet гэдэг нь одоо тэр маргаж чулууны тэр юм бичсэн тэр сургаал байгаа байхгүй сургаал бичсэн юм. Таблет бидний хуудас баг. Тэр хуудсан дээр юу бичсэн юм бэ гэдэг бас мэдхийг хүссэн. The alchemist began to draw in the sand and completed his drawing in less than 5 minutes. За алхимч болохоор элсэн дээр юм зурж эхэлсэн. За тэгээ 5 минутанд л ингээд зураад дууссан. Эсгэж drew. The boy thought of the old king and the plaza where they had met that day. За тэгэхээр түүнийг ингээд зурж авах оронд нь анчин маань болохоор ингээд уулзсан одоо нөгөө old king өмнө уулзсан нөгөө хаантны талаар за тэгээд тэдний уулзсан тэр газар талаар бодож ирсэн. It seemed as if it had taken place years and years ago. За тэгэхээр it seems гэж санагдчихсан as if энэ болохоор ингээд taken place гэдэг нь болохоор одоо юу хэлдэг? Taken place гэдэг маань taken place happen гэсэн утгатай юм байна. Тэгэхээр take place гэдэг нь болохоор happen яг нэг бүр амар олон жилийн өмнө хэд хэдэн жилийн өмнө тийм нэлээд удаа аль эртээр үед ингээд болж исэн юм шиг санагдсан гэсэн. This is what was written on the emerald tablet, said the alchemist when he had finished it. За тэгэхээр нөгөө зурлагаа ингээд дуусах үед болохоор за энэ бол ингээд юм одоо тэр emerald тэр марга тэр хуудсан дээр бичсэн тэр сургаал нь бол энэ юм харуулж байгаа. The boy tried to read what was written in the sand. За эсэн дээр яг юу бичсэнийг унших гэж хичээсэн. It's a code, said the boy. A bit disappointed. Яг урам ууралтайгаар энэ зүгээр код энэ штэ гэж хэлж байгаа. It looks like what I saw in the Englishman's books. Энэ яг л нэг тэр англи залуугийн номнууд дээрээс харсан зүйл шиг л харагдчихна. No, the alchemist answered. Үгүй. It's like the fight of those who hugs. Тэгэхээр энэ болох нөгөө тухайн тэр нөгөө хоёр бүрүүдийн нисчихсэн тэр нисэж байгаа юм шиг л зүйлээ. It can't be understood by reason alone. Тэгэхээр энэ маань болохоор ингээд юу яах боломжгүй. Reason гэдэг нь болохоор одоо it can't be understood by reason alone. За тэгэхээр ингээд учир шалтгаан ямар нэгэн учир шалтгаанаар ингээд анхаарал ингээд үнийг бол ингээд тайлж чадахгүй гэсэн ойлгох боломжгүй. The emerald tablet is a direct passage to the soul of the world. Soul of the world гэх нь дэлхийн нэг сүнс яриад байгаа. Дэлхийн сүнслэг байдал руу. Passage гэдэг нь болохоор ингээд ямар хоёр сүнс холбож байгаа зүйлийг passage гэж буюу одоо шууд юм цуг гэх юм уу. Тэгэхээр direct нь шууд юм. Тэгэхээр emerald tablet гэдэг нь болохоор одоо шууд энэ зүйлс одоо дэлхийн сүнслэг байдалтай ингээд шууд холбдог юм зүйл нь бол энэ гэсэн. The wise men understood that this natural world is only an image and a copy of paradise. Тэгэхээр одоо мэрэгдүүд гэсэн wise men гэж одоо мэрэгэн хүмүүс, мэрэгэн ухаантай хүмүүс болохоор юг ойлгож ирсэн юм бэлээ. This natural world энэ дэлхийн ертөнц гэдэг юм чи ерөөсөө paradise юм бол хуулбар дүрслэл юм байна. Тийг бол ойлгож ирсэн. Paradise гэдэг нь болохоор divide өөрөөр хэлбэл тэр бүх хаамраа маглан байгаа. Тэр бүх сайн сайхан зүйл байгаа газар гэсэн төгс дэлхийн ертөнц гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дэлхийн ертөнц бол ингээд яг тэр
Девачингийн баримтын хуудбарын төгслөл юм байна. The existence of this world is simply the guarantee. The guarantee гэдэг нь болохоор баталгаа шүү дээ. Тэгэхээр existence of this world гэх нь дэлхийн байгаа нь орших нь энэ дэлхийн ертөнцийн орших нь өөрөө одоо энгийн нэг баталгаа юм байна. За ямар баталгаа юм гэвэл that there exists a world that is perfect. Тэгэхээр төгс тийм дэлхий байдаг гэсэн баталгаа юм байна. God created the world so that тэгэхээр бурхан бол энэ дэлхийг бол тэгж бүтээсэн. Choose visible objects. Visible гэдэг нь харагдах ус ил тод гэсэн утгатай шүү дээ. Objects гэхээр бит тэ зүйлүүд бит зүйлх зүйл. Тэгэхээр гэдэг бурхан бол ингээд яг нь харагдах зүйлүүд ингэж бүтээсэн. Харагдах зүйлүүдийг бүтээсэн. Тэгээд men could understand his spiritual teachings and marvels of his wisdom. Тэгэхээр хүмүүс болох ингээд ойлгож болно түүний одоо яг сүнслэг юм сургаалуудыг teaching гэсэн сургаалыг орж ирж байна. The marvel гэдэг чинь гайхамшиг of his wisdom. Тэгэхээр түүний одоо энэ мэрэгэн ухааны гайхамшиг тэр сүнслэг сургаалуудыг ойлгож чадах тийм одоо харагдах зүйлүүдээр бол ингээд дэлхийг бүтээсэн гэсэн. That's what I mean by action. Тэгэхээр одоо миний тэр одоо үйлдэл гэж хэлсэн нь ийм утгатай юм аа гэж хэлж байгаа. Should I understand the emerald tablet the boy asked. Тэгэхээр би одоо тэр маргад чулуун дээр бичигдсэн тэр одоо сургаалыг би ойлгох хэрэгтэй юм уу гэж бодож байна. Perhaps if you were in a laboratory of alchemy, this would be the right time to study best way to understand the emerald tablet. Магадгүй хэрвээ чи одоо юун дээр байсан бол тэгэх байсан кондишнд орж ирж штэ. Хэрвээ чи одоо алхимийн тэр лабораторид ингээ байсан бол энэ магадгүй ингээ тэр emerald tablet-ийг ойлгох одоо хамгийн сарыг судлах зөв цаг нь байх байсан. But you are in the desert. Гэтэ чи бол ингээ цөлд байна. So immerse yourself in it. Immerse yourself in it гэдэг нь болохоор the completely involved гэсэн утгатай өөрөөр хэлбэл өөрийгөө одоо бүр энд одоо уусах энэ судлаа л гэсэн өөрийгөө бүр ингэ уусах үүнд оруул гэсэн. The desert will give you an understanding of the world. Тэр цөл бол чамд ингээд дэлхийг ойлгох дэлхийн одоо ойлголтыг understanding ойлголтыг чамд өгнө. In fact, anything on the face of the earth will do that. Тодорхойлбол дэлхийн гадарх дээр байгаа бүхэл зүйл бол үүнийг хийнэ. Чамд одоо тэр ойлголтыг өгнө гэсэн. You don't even have to understand the desert. Тэгэхээр чи бүр ингээд огт шаардлагагүй юм цөлийг одоо ойлгох шаардлагагүй. All you have to do is contemplate. Contemplate гэдэг нь болохоор тийм одоо consider хийх юм уу бодох удаа хугацаагаар ингээд харах иймэрхүү зүйлийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр a simple grain of sand. Grain гэдэг нь болохоор тийм ширхэг хэлж байгаа. Simple grain of sand. Эсний энгийн нэг ширхгийг чи ингээд харах. Чиний одоо хийх ёстой бүх зүйл чинь ерөөс тийм энгийн тэр ширхгийг хар. And you will see in it. Чи үнээс юу харах вэ гэхээр all the marvels of creation. Тэгэхээр бүх одоо тэр бүтээсэн зүйлүүдийн тэр одоо гайхамшигыг болохоор чи эндээс харна. How do I immerse myself in the desert? Тэгээ би яаж өөрийгөө одоо ингээд цөлд ингээд бүр оруулах вэ? Цөлийг яаж бүр ойлгох вэ гэсэн үг. Listen to your heart. Тэгэхээр ингээд зүрхээс сонсоо, зүрх сэтгэл гэдэг юм сонс. It knows all things. Энэ бол ингээд бүх зүйлийг мэддэг зүйл юм. Because it came from the soul of the world and it will one day return there. Тэгэхээр зүрх гэдэг зүйл ингээд Бурхны ингээд сүнснээс ирсэн зүйл тэгээд нэг л өдөр бас буцаад эндээ очино гэсэн. They crossed the desert for another 2 days in silence. За тэгээд дараагийн 2 өдөр нь болох ингээд юмхүүд намайг ингээд юу ч ярихгүй ингээд цөлийг ингээд гаталж байгаа. The alchemists had become much more cautious because they were approaching the area where the most violent battles were being waged. За battle wage болно гэдэг нь тулаан өрнөж байгааг хэлж байгаа. Тэгэхээр violent гэдэг нь болохоор тийм амьсгалтай ер нь бол жоохон харгас гэрцгий ер нь жоохон тийм тулаан гэсэн үг. Гэхдээ өсөлттэй ихтэй тийм тулаан хэлж байгаа гэсэн. Тэгэхээр алхимч бол ингээд улам илүү ингээд тийм анхаарал сэрэмжтэй болж ирсэн. Учир нь гэвэл бид нар ийм одоо дайм болж байгаа тийм одоо амьсгалтай одоо дайм болж байгаа тэр
дайм болж байгаа тэр area руу тэр талбай руу ингээд approach хийжсэн ойртчихсан. As they moved along, the boy tried to listen to his heart. За тэгэхээр явж явах замдаа бол moved along гэж явж явах замдаа л гэсэн утгатай. Явж явах замдаа болохоор boy өөрийнхөө одоо зүрх сэтгэлийг сонсох гэж хичээжсэн. It was not easy to do. За тэгэхээр үүнийг одоо хийх бол амар бол байгаагүй. In earlier times эрт үедээ өмнө гэсэн үг, урд өмнө гэсэн үг тийм earlier time. Урд өмнө болохоор his heart had always been ready to tell its story. But lately that wasn't true. За эрт үедээ болохоор ингээд түүний зүрх бол ингээд түүнд ингээд юм болоод ингээд түүх story хэлэх бэлэн байсан. Гэсэн чинь сүүлийн үед болохоор энэ болох үнэн биш болоод байсан. It wasn't true. Зөв үнэн бол байгаагүй. There had been times when his heart spent hours telling of its sadness. За тэгэхээр мэдээж түүний зүрх сэтгэл ингээд гонигтай тэмцэх хугацаа байгаа. Sadness, and other times it became so emotional over the desert sunrise that the boy had to hide his tears. За тэгэхээр өөрийнхөө нулимсыг одоо нуух шаардлагатай юмсны цөлтэй ингээд so emotional байгаа. Сэтгэл хөдлөлтэй болж исэн үеч байгаа. His heart beat fastest when it spoke to the boy of treasure. За тэгэхээр түүний зүрхс нь илүү хурдан цохилдог. Ямар цохилд юм бэ гэхээр тэр одоо тэр өмнөс зүйлийнх нь талаар ингээд тэр boy ингээд хэлэх үед бол зөвхөн бүр ингээд илүү цохилдог. Хамгийн урднаар цохилдог and more slowly when the boys stared entrance at the endless horizons of desert. Тэгэхээр цөлийн нөгөө эцэс төлбөр тэнгэрийн хаяа байгаа шүү дээ. Цөл байдаг. Тэр хаяа руу ширтэх үед болохоор ингээд зөвхөн удаанаар цохиж эхэлдэг. But his heart was never quiet. Тэгээд түүний зүрх бол хэзээ ч ингээд нам хүн бол байдаг. Чимээгүй бол байдгүй. Even when the boy and the alchemist had fallen into silence. Тэгэхээр even when болохоор тийм үед хүртэл гэж хэлж байгаа. Тэгэхээр ингээд тэр алхимч болон хончоо хоёр хоёулаа ингээд нам хүн болцсон байхад хүртэл түүний зүрх нь бол ингээд чимээгүй бол байдаггүй гэсэн. Why do we have to listen to our hearts? The boy asked. Тэгэхээр бид нар яагаад ингэж зүрх сэтгэлээ сонсох шаардлагатай юм бэ гэж асууж байна. When they had made camp that day. За тийм амрах байраа бэлж захтаа гэж асууж байгаа. Because wherever your heart is чиний зүрх сэтгэл байгаа бүхэл газар ч гэсэн хаач иж болно гэсэн. That's where you find your treasure. Тэндээс чи болохоор үнэт зүйл гэдэг нь олох юм аа. Тийм учраас ч одоо зүрхээ сонсох хэрэгтэй гэж хэлж байгаа. But my heart is agitated. Agitated, the boy said. За agitated гэдэг нь болохоор ингээд түгшдэг, санаа зовдөг нэг тийм их утгатай. Тэгэхээр гэтээ миний зүрх ингээд түгшдэг. It has its dreams. Ингээд мөрөөдөлтэй тийм. Тэгээ зүрх сэтгэл маань ингээд мөрөөдөлтэй, gets emotional this юм. Сэтгэл хөдлөлтэй болдог and it's become passionate over a woman of the desert. За тэгэхээр нөгөө цөлдөг эмэгтэй бодохоор ингээд урам зориг авдаг тийм. It asks things of me. Тэгээд зүрх сэтгэл надаас ингээд юмтыг асуудаг and it keeps me from sleeping many nights when I'm thinking about her. Тэр эмэгтэй л ингээд бодох үед ингээд унтах чадахгүй шүнийг өнгөрүүлдэг гэсэн. Well, that's good. Your heart's alive. Начин сайн зүйлээ чиний зүрх ингээд амьд байна тийм. Keep listening to what he has to say. За тэгэхээр ингээд хэлж байгаа зүйл юм сонссоор байгаарай. During the next 3 days, the two travelers passed by a number of armed tribes and saw others on the horizon. За тэгэхээр next 3 days. За тэгэхээр дараагийн 3 өдрийн хугацаанд болохоор two travelers гэдэг нь болохоор манай хоёрыг хэлж байгаас. Нөгөө хоёр маань болохоор хэд хэдийн юм одоо нэлээд хэдэн тийм зэвсгэлцсэн юм одоо хамгийн эрчтэй хажуугаар ингээд хажуур гаталсан. Тэгээд тэднийг болохоор заримыг нь болохоор ингээд тэнгэрийн хаяанд харсан. Холоогоо харсан гэсэн. The boy's heart began to speak of fear. За тэгэхээр түүний зүрх нь бол ингээд айдсын тухай хэлж эхэлсэн гэсэн. Үнэхээр айдсыг төрж эхэлсэн. It told him stories it had heard from the soul of the world. За тэгэхээр зүрх сэтгэл нь түүнд болохоор дэлхийн сүнснээс хэлж байгаа зүйлийг болохоор ингээд цад тийм түүхийг болохоор түнд хэлсэн.
Stories of men he sought to find their treasure and never succeeded. За тэгэхээр ямар төв тэр нь хэлсэн зүйл нь юу байсан юм бэ гэхээр одоо үнэт зүйлээ хайж исэн. Хайж чадсан гэхдээ одоо түрүүн зүйлдээ хүрээгүй. Never succeeded. Ийм ирчүүдийн тухай ийм хэлсэн гэсэн. Sometimes it frightened the boy with the idea that he might not find his treasure. За заримдаа бол ингээд зүрх сэтгэлд айлгадаг. Яаж айлгадаг юм бэлээ? Одоо тэр одоо үнэт зүйлээ ингээд олж чадахгүй. He might not find олохгүй гэж магадгүй гэсэн тийм санаа idea орж ирж ингэж айлгадаг. Or that he might die there in the desert. Эсвэл одоо тэр ингээд эсэн цүд ингээд тэнд өгч магадгүй гэдэг ийм санаа эднэд бол орж ирдэг. At other times it told the boy that he was satisfied, had found love and riches. Босод зарим үед бол ингээд тийм одоо амжилтанд хүрсэн шүү. Тэгээд ингээд хайр дурлалаа олсон. Тэгээд баян болцсон. Riches гэдэг нь болохоор одоо баян гэсэн тэр riches гэдэг баян чинэлэг болцсон, хайр дурлалаа олцсон байна. Амжилтанд хүрсэн байх шиг boy хэлдэг. My heart is a traitor, the boy said to the alchemist. За traitor гэдэг нь болохоор урагч гэсэн утгатай юм л. Тэгэхээр миний одоо зүрх бол зүрсэл урагч гэж хэлж байгаа. When they had paused to rest the horse. Тэр морь амрах гэдэг ингээд төр зогсох үед болохоор тэр хэлсэн байж миний зүрх бол урагч. It doesn't want me to go. Энэ ингээд намайг ингээд цааш ингээд урагш ингээд явахыг ингээд хүсдэггүй. Зүрх сэтгэл ингээд хариуд идэх гэсэн. That makes sense, the alchemist answered. Наач ойлгож байна. За naturally it's afraid that ер нь цаанаасаа төрлөхийн гэсэн. Naturally цаанаасаа байглаасаа энэ ингээд afraid that ямар айц үт юм гэхээр you might lose everything you want. Ялсан буюу одоо чамд байгаа тэр энэ бүхцэнд ялсан бүх зүйлээ чи алдаж магадгүй гэсэн айц байдаг. In pursuing your dream. Гэвч ингээд мөрөдлөө ингээд хөцөлтөд мөрөдлөхээс ингээд явж явах үед одоо байгаа энэ бүх зүйлийг ингээд алдаж магадгүй гэсэн айц. Энэ айцсан ч зогсоод гэсэн юм. Well then why should I listen to my heart? Тийм юм бол тэгээд би зүрхээ одоо зүрх сэтгэлээ ингээд сонсох. Яагаад сонсох хэрэгтэй юм бэ? Because you will never again be able to keep it quiet. Keep it quiet гэдэг чинь ингээд чимээгүй байлгах чад. Be able to keep it quiet чимээгүй байлгах чадна гэсэн үг шүү дээ. Never again. Учир нь чи хязгаарч дахиж одоо ингээд одоо зүрх сэтгэлээ ингээд чимээгүй болгож чадахгүй гэсэн. Even if you pretend not to have heard what it tells you. Тэр чиний одоо дотоод нь зүрх сэтгэл чамд хэлж байгаа зүйлийг чи ингээд сонсохгүй байгаа юм шиг жүжигл одоо pretend хийж байгаа тийм дүр үзүүлж байгаа хэдий ч you will always be there inside you. Энэ болохоор чиний дотор ингээд үргэлж байх болно. Repeating to you. Чамд ингээд давтаад what you were thinking about life and about the world. Дэлхийн талаар чи юу бодож байна? Амьдралын талаар чи юу бодож байна гэдэг энэ бол ингээд давтаад чиний дотор ингээд үргэлж байх болно. You mean I should listen even if it's trace-нс нэ. Тэр чинь хэлэхэд үзсэн нь болохоор би сонсох хэрэгтэй. Энэ болохоор ингээд trace-нс байвал тийм худал одоо тийм худлаа байсан ч гэсэн худал хормог гэх юм уу. Ийм байсан ч гэсэн би одоо энэ сонсох хэрэгтэй гэсэн үг. Trace is a blow that comes unexpectedly. So trace гэдэг юм нь болохоор ийм одоо гэнт ирдэг юм зүйл. Зүйлээ. If you know your heart well, тэр зүрх сэтгэлээ ингээд үнэхээр сайн ингээд мэдвэл you will never be able to do that to you. Чамайг бол хурахгүй гэсэн. Хэрвээ чи үнэхээр сайн мэдвэл чамайг бол ингээд хэцээж ингэж хурахгүй. Because you will know its dreams and wish. Учир нь одоо you will know its dream болохоо чиний зүрх сэтгэл яг юу мөрөдтэй юу хүсэж байгаа гэдгийг чи мэднэ. And will know how to deal with them. Яаж тийм зохицох уу, харьцах уу яаж үндэж юм гэдэг болно. You'll never be able to escape from your heart. Тэгэхээр чи зэж ингээд өөрийнхөө дотоод тэр зүрх сэтгэлээс бол ингээд зүхтаж олж чадахгүй. So it's better to listen to what it has to say. Тимчээс тэр юу хэлж байгааг ингээд сонсох нь бол дээр. That way you'll never have to fear an unanticipated blow. Ингэж чадах юм бол that way гэдэг нь ийм замаар л гэсэн утгатай. Ийм замаар чи зэж одоо айх шаардлагагүй. Юунаас айх юм гэхээр unanticipated blow гэдэг чинь одоо гинтийн юм гэдэг байна шүү дээ. Тэгэхээр unanticipated гэсэн чинь бас юм өөрчлөлт тооцоолоогүй.
тийм гинтийн цохилтоос одоо тийм болно гэсэн тийм айдснаас бол ингээд айх одоо шаардлагагүй болно. The boy continued to listen to his heart as they crossed the desert. За тэд ингээд цүлд явж хөвгөл явж та хамчиг уу болохоор ингээд яах нь зүрх сэтгэлтэй ингээд сонссоор явжсэн. He came to understand its dodges and tricks. The dodges гэдэг нь болохоор маань одоо тийм нэг тааламжгүй зүйлээс тийм одоо avoid хийж байгаа байдлыг dodges гэж ярьдаг. Тэгэхээр ингээд тааламжгүй зүйлээс яаж avoid хийж байгаа? Яаж ингээд татгалзаад байгаа юм тийм. Tricks гэдэг нь болохоор арга зал ямар нэг юм ингээд зохицуулчихдээ шүү дээ. Аргалаад ингээд зохицуулдаг. Тэгэхээр its dodges гэдэг одоо зүрхний яг dodges tricks гэх юм. Тэгээд ерөнхийдөө яг зүрхний олон арга барил ямар юм яаж ингэж явж надад гэдэг. Энэ болгоныг болохоор ойлгож ихсэн. Came гэдэг нь болохоор ингээд аливаа юм эхлүүлэхийг хэлж байгаа, start хийхийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол зүрхээ илүү ойлгож ихсэн гэсэн. And to accept it as it was. Тэгээд байгаа юм түүнийг хүлээн зөвшөөрсөн. He lost his fear and forget about his need to go back to the oasis. За тэгэхээр тэр яг нь айд самбал гэд орхисон. За тэгээд одоо баян бүгд рүүгээ буцах go back буцаж явах хэрэгтэй гэсэн тэр зүйл бол ингээд марцсан. Because one afternoon his heart told me that he was happy. Бичрэнгүүл нэг үдээс орой болохоор энэ зүрх нь болохоор одоо аз жаргалтай байна гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ болохоор айдсаа мартаад тэгээд энэ босч явахгүй гэдэг бодонгод зүрх сэтгэл ингээд татвад ингээд амарч байгаа гэсэн. Тэгээд зүрх сэтгэл дагаж гэсэн. Even though I complain sometimes it said. За тэгэхээр зүрх сэтгэл ингээд зарим үед ингээд complain хийдэг тийм ингээд болохгүй бүтэхгүй ингээд complain хийдэг ч гэсэн it's because I'm the heart of the person. Энэ үчин би бол ингээд хүний л одоо зүрх сэтгэл байхгүй. People's hearts are the way. Тэгэхээр хүний зүрх сэтгэл зүрх татвад нь зүрх сэтгэл гэдэг нь тийм л байдаг. People are afraid to pursue their most important dreams. Тэгэхээр хүмүүс бол юунаас айд юм бэ гэхээр хата хамгийн чухал одоо тийм хүсэл мөрөөдлөө одоо ингэж dream одоо мөрөөдлөө ингэж хөөцлөхөөс бол ингэж мөрөөдөл хараас ингэж явахаас бол ингэж айд because they feel that they don't deserve them. Учингүүл тэд нэг ингэж түүнийг одоо хүртэх тийм одоо эрэхгүй deserve гэж одоо эрэхтэй гэсэн утгатай шүү дээ. Эрэх би бол хүртэх эрэхгүй маа гэж мэдэрдэг гэж боддог, feel хийдэг. Or that they will be unable to achieve them. Эсвэл одоо би одоогоос энэ хүрч чадахгүй гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаа ингээд хамгийн чухал юм мөрөдлөдтэй бол ингээд хүрхээсээ дайдаг. With their hearts за ингээд зүрхэнд яриад байгаа гэсэн үг шүү дээ. Зүрхнийх нь юунаас гурван байдлыг хатнаас хэлээд байгаа гэсэн. With their hearts за тэгэхээр тэдний зүрх сэтгэл нь яадаг вэ? Become fearful айж эхэлдэг. Become fearful айцтай болдог. Just thinking of loved ones who go away forever. За юу бодоод айд юм бэ гэхлээр loved ones гэдэг нь болохоор бидний хайртай давтны хүмүүсийг хэлдэг. Хүү ямар хүмүүсийн who go away forever үрд явахгүй одоо нас барсан энэ хайртай давтны хүмүүсийн бодож айдаг. Or of moments that could have been good but weren't. Could have been good гэдэг нь болохоор тэгж болох байсан харамслын юм гэж хэлдэг. Could have been good гэх moments гэхээр гоё байх боломжтой тийм мөчүүдийг бас weren't гэдэг гоё байх болох байсан ч гоё байгаагүй тийм мөчүүдийг гэсэн. Or of treasures. За ямар treasure ямар зүйлүүд юм гэхээр that might have been found яг адилхан тийм хурж болох байсан тийм очиж болох байсан. Гэхдээ but were forever hidden in the sense. Гэтэ үрд ингээд эсэнд ингээд нуугдсан. Эсэнд ингээд нууцсан. Тэр үнэт зүйл. Тэр талаар ингээд бодохоор ингээд одоо хүний тийм зүрх сэтгэл бол ингээд айд юм байна. Because учирнгүүл when these things happen we suffer terribly. Учирнгүүл яг энэ зүйлүүд ингээд болоод өнгөрөх болоход бид ингээд terribly айд хүний зүрх сэтгэл бол ингээд айд шаналдаг suffer буюу зовж шаналдаг гэсэн. За тэгэхээр my heart is afraid that you will have to suffer. You will have to suffer. The boy told the alchemist one night as they looked up at the moon the sky. Тэгэхээр саргой тэнгэр рүү хараад ингээд харж байхдаа тэр болохоор тэр нэг өөрөө болохоор алхимич хэлж байгаа гэсэн юм. Миний зүрх сэтгэл бас ингээд шаналх шаардлагатай гэдгээс ингээд айдаг тийм. My heart is afraid.
Одоо би ч гэсэн ингээд айдаг, шанална гэхээс бол айдаг гэсэн үг. Tell your heart that the fear of suffering is worse than the suffering itself. Тэгэхээр чи ингээд зүрхсэлтэй хэлээ. Алхам талаар хийж байна. За шаналах айдас. Одоо шанална гэсэн айдас юм уу? Шаналах байх гэсэн айдас worse than the suffering itself. Яг шаналхаас бол ингээд хамаагүй муу гэсэн утгатай байдаг. Илүү муу байдаг шүү. Тэгэхээр ингээд шанална гэж айхаас илүү шаналх нь илүү дээр байдаг гэсэн утгыг хэлж байгаа гэсэн. And that no heart has ever suffered when it goes in search of its dreams. Тэгэхээр no heart has ever suffered. Тэгэхээр ямар ч зүрх сэтгэл шаналд байгаагүй. Ямар тохиолдол when it goes in search of its dreams. Тэгэхээр ингээд яг хүсэж байгаа зүйлээ ингээд хайгаад явж байгаа үед тэр зүрх сэтгэл ингээд шаналж байгаагүй. Because every second of the search is a second's encounter with God and eternity. Учиргүй одоо биднээс одоо тэр хайгаад сөөрчлөөд одоо хүсэж байгаа зүйлийг хийгээ явж байгаа бүх одоо second view бүх одоо мөч ерөөсөө л тэр encounter view одоо тэр бурхантай уулзж байгаа. Тэр eternity бид байнга тууштай энэ одоо мөнхийн гэх юм тэр зүйлд ингээд уулзж байгаа юм одоо уулзалт байдаг гэсэн. Ийм учраас ингээд яах вэ шаардлагагүй. Every second of the search is encounter with God. За тэгэхээр бүх одоо ямар нэгэн алхам бүхэл моменттэй ингээд энэ нь болохоор ингээд бурхантай ингээд уулзж байгаа юм завшаа юм аа гэдэг одоо өөрийнхөө зүрх сэтгэл боо хийж байгаа. When I have been truly searching for my treasure. За when I хоёр өдөр холбож энэ тийх үед за би ингээд өөрийнхөө одоо үнэт зүйлээ ингээд хайгаад чин сэтгэлээс ингээд хайгаад хайж явах үед every day has been luminous. Luminous гэдэг нь болохоор гэрэл гэгээтэй байсан гэсэн. Тэгэхээр ингээд би юм хайгаад үнэт зүйл хайгаа явж явах үед бол өдөр болгон юм одоо гэрэл гэгээтэй байсан. Because I am known that every hour was a part of the dream that I would find it. За тэгэхээр миний олох гэж байгаа хүрх гээд байгаа тэр мөрөөдлийн нэг хэсэг байсан гэсэн. Ягдгүй л тэр болохоор тэр зарцуулж байгаа тэр бүх цаг бол тэр зөвсөж байгаа зүйлийн нэг хэсэг юм аа гэдгийг мэдчихсэн учраас л тийм гэрэл хийсэн. When I been truly searching my treasure. За тэгэхээр би цанийхаа тавтад хэлж дээ. Би ингээд үнэ зүйлээ чин сэтгэлээс ингээд хайгаад явж байгаа үед I've discovered things along the way. За тэгэхээр би хайгаад явж байгаа үедээ гэсэн үг. Along the way тэгж явах үед ингэж явах тэр зам дагуул гэсэн үг шүү дээ. Ямар зүйлүүдийг бол ингээд discover хийсэн. Ямар зүйлүүдийг discover хийсэн гэхээр there I never would have seen. Тэгэхээр хизээч би олохгүй байх байсан. Хизээч би одоо харахгүй байх байсан. Харж чадахгүй байх байсан тэр зүйлүүдийг олсон юм байна. Had I not had the courage. За had I not had the courage гэдэг нь болохоор inverse хийсэн буюу одоо if I had not had the courage гэсэн үг. If-ийн ингээд алгуулгаад inverse буюу үгний утгын байрлал солилцсон гэсэн. Энэ бол тусдаа дүрм явж байгаа. Тэгэхээр хэрвээ try things that seems impossible. За тэгэхээр боломжгүй санагдах зүйлүүдийг оролдох тэг courage-гүй байсан бол гэсэн үг. Ер нь бол had I not had the courage тэгэхээр боломжгүй санагдсан зүйлүүдийг оролдоод үзье гэсэн тийм одоо тийм ер зэрэг хэрэг надад байгаагүй бол би энэ зүйлүүдийг зааш харахгүй байсан гэсэн. For share for achieve гэдэг зөвхөн алчны үед ингээд хончин одоо хүрэхэд боломжгүй гэж бодчихсон зүйл гэсэн. So his heart was quiet for an entire afternoon. Түүн одоо зүрх нь болохоор сэтгэл нь болохоор ингээд одоо өдөөс хойшчингоо юм намгүй чимээгүй байсан. That night the boy slept deeply. За тийш нь болохоор хончин нь болохоор нам унтсан. And when he woke, his heart began to tell him things that came from the soul of the world. За түүний сэрх үед нь болохоор түүний зүрх сэтгэл нь юу нэг юм хэлж эхэлсэн. Тэр нь болохоор нэг дэлхийн одоо сүнслэг байдал as ирсэн тэр зүйлийг хэлжсэн гэсэн. It said that all people who are happy have God within them. За тэгэхээр ингээд аз жаргалтай байдаг бүх хүмүүс бол ингээд дотоод зүрс within them гэдэг тэр дотроо л гэсэн. Тэр ингээд дотоод байдаг. Бурхантай байдаг. And that happiness could be found in a grain of sand from the desert. За тэгэхээр тэр аз жаргалтай байдлыг хаанаас харж болох вэ гэхээр in a grain of sand from the desert гэснээс одоо энэ зүгээр эсний цөлд байгаа тэр эсний одоо ширхэгэн ингээд аз жаргалыг харж болно.
харж исэн. As the alchemist had said, алхимч хэлснээр бол ингээд харж исэн гэсэн. Because a grain of sand is a moment of creation. Учир нь гэвэл тэр эсний ширхэгч нь өөрөө эхний ширхэг нь одоо тэр бүтээлийнх нь яг нэг action баг. Тэр moment of бүтээж байсан тэр хугацаа. And the universe has taken millions of years to create it. Тэгээд дэлхийн ертөнц цадтай түүнийг бүтээх гэж хэдэн сая жилийн зарцуулсан. Everyone on earth has a treasure that awaits him. За тэгэхээр дэлхийн ертөнцээр байгаа бүх хүн бол одоо түүнийг одоо хүлээж байгаа тийм одоо үнэт зүйл байгаа. His heart said түүний зүрхсэл хэлсэн гэсэн. Хүн болгон тэгэхээр үнэт зүйл байж байгаа гэсэн. We people's hearts за тэгэхээр хүмүүсийн зүрх одоо дотоод зүрх яа гэм бэ? Seldom say much about those treasures. Энд бас энэ word-ийг ороод ирж байна. Seldom say much. Энэ word-ийг юм шиг. Seldom say much about those treasures. Тэгэхээр хүмүүсийн зүрх сэтгэл болохоор тэр үнэт зүйлүүдийг ингээд бараг л их бол ингээд хилээд байдаггүй, илдэхгүй. Because people no longer want to go in search of them. Чингүүл хүмүүс ингээд тэдгээр ингээд хөөцөлдөг, тэдний араас ингээд явах бол ингээд хүсэхэ болдог гэсэн. Хүсэхэ болдог. We speak of them only to children. Энийг бол бид зөвхөн хүүхдүүд л ингээд хэлдэг юм аа. За чиний одоо үнэт зүйл чинь шүү гэж хэлдэг юм болохоор хүүхдүүд хэлдэг. Later we simply let life proceed. Тэгэл дараа нь хэллээд тэрийн дараа болохоор бид нэр зүгээр ингээд амьдралыг ингэнээр л ингээд үргэлжлүүлдэг. And its own direction toward its own fate. За тэгэхээр тэр хүүхдийн одоо тэр өөрийн одоо тэр хувь тавилан тэр одоо явж байгаа зүйлүүд нь ингээл үргэлжлүүлчих гэсэн. But unfortunately тэ хамгийн харамсалтай very few follow the path laid out for them. Яг тэднэрт ингээд зөвлөж ингээд тавьсан тэр замаар болохоор замыг бол маш цөөхөн хүмүүс даадаг. The path to their personal legends and to happiness. Ямар зам юм гэхээр тэдний одоо тэр одоо хүсэж байгаа зүйл рүү аваачих. Тэгээд ингээд аз жаргал ингээд аваачих тэр зам руу маш цөөхөнд явдаг. Most people see the world as a threatening place. Threatening place гэдэг нь threatening гэдэг нь ямар санал хийлгэх гэсэн утгатай ингээд аюултай юм төсөл байдлыг ярьдаг шүү дээ. Тэгэхээр ингээд ихэнх хүмүүс бол дэлхийг бол ингээд яг юм аюултай юм санал хийлтэй одоо гэмт зэрэг ихтэй ч гэдэг юм одоо энэ аюултай газраар ингээд хараад байдаг. And because they do, the world turns out indeed to be a threatening place. Тэнгүүд хараад байдаг. Because they do. Because хүмүүс ингээд тийм зүйлүүд хийдэг учраас гэсэн. Одоо тийм баялныг өөрсдөө ингээд тийм threat-ийг өөрсдөө бүрдүүлээд байгаа учраас the world дэлхий одоо тийм газар болж ингэж хөвөрдөг turns out болж. Үнэхээр тийм газар болж хөвөрдөг гэсэн. So we the hearts speak more than more softly. Тийм учраас одоо бид одоо хүмүүсийн одоо дотоод зүрх сэтгэл гэдэг юм болохоор илүү ингээд зөөлнөр яаж эхэлдэг. More and more softly. Илүү ингээд зөөлн нам хүмүүс ингээд ярьдаг. We never stop speaking out. Одоо яриххан бол хийж зогсоодгүй. But we begin to hope that our words won't be heard. Гэтэ одоо найдаж эхэлдэг. Яаж найдаж эхэлдэг гэхтээ яриххан бол зогсоодгүй. Гэтэ юунд найдаж эхэлт юм бэлээ бидний үгнүүд одоо сонсогдохгүй. Won't be heard гэдэг нь сонсогдохгүй гэж одоо найдаж эхэлдэг гэсэн. We don't want people to suffer. Замдэж хүний зүрх сэтгэл гэдэг бол одоо хүмүүсийг одоо ингээд шаналаасаа гэж үздэг. Because they don't follow their hearts. Тэр зүрх сэтгэлээ ингээд сонсоогүйгээс дагаагүйгээс болоод тэр сонсоогүйгээс дагаагүйсээ болоод тэгээд ийм учраас одоо шаналаасаа гэж үздэг гэсэн. Why don't people hearts tell them to continue to follow their dreams? The boy asked the alchemist. Тэгэхээр ягаад хүмүүсийн одоо зүрх сэтгэл тэднэрт ингээд одоо тэр хүсэл мөрөөдлөө ингээд дагаач гэж ингэж үргэлжлүүлж хэлдэггүй юм бэ? Ягаад ингэ дагаач гэж үргэлжлүүлж хэлдэггүй юм бэ? Because that's what makes hearts suffer most. And hearts don't like to suffer. Учир нь бол наа чи яг нөгөө тэр зүрх сэтгэлийг одоо хамгийн их одоо ингээд шаналгадаг, зовоодог зүйл нь ачим байгаа. Тэгээд зүрх сэтгэл гэдэг зүйлээр ингээд одоо шаналхыг бол хүсдэггүй. Suffer их бол ингээд дургүй байдаг. From day on, the boy understood his word. Тэгэхээр энэ дээр яг нь ойлгож байгаа юм болохоор юм байна л да.
Хэрвээ одоо дотоод зүсгэлний тийм юм хийн, юм тэмнэг гэж бол тэрийг сонссон бол тэр ингээд хийх хэрэгтэй. Тэрийг хийхгүй болохоор чи одоо ингээд шаналж штэ. Тэр шаналж байгаа болохоор эргээд одоо чи одоо дотоод ингээд зүг сэтгэлээ сонсоогүй гэсэн болоод шаналж байгаа юм. Бүр илүү ингээд дотоод зүг сэтгэл чи өвддөг. Тийм учраас ингээд баг хэлэхгүй ингээд өнгөрсөн. Баг ингээд өөрсдөө арай бага шаналл явж ирдэг гэсэн утгатай гэсэн. Тэгэхээр from day on the boy understood his word. За тэгэхээр тэрнээс хойш ингээд төсөлөө ойлгосон гэсэн. He asked him, please never to stop speaking to him. Тэгээд ярихаа хийж бичиж зогсоо. He asked that when he wandered far from his dream. За тэгэхээр би нөгөө мөрөөдөөс ингээд хоол ингээд далиад яваад өгвөл his heart praised him and sound the alarm. За тэгэхээр ингээд зүрхлээс хоол ингээд далиад яваад өгвөл түүнийг ингээд praise гэж хаад ингээд аларм надад анхааруул ингээд өгөөрэй. The boy swore that тэгээд тангаралсан. Every time he heard the alarm, за түүний дотоод зүсгэлэн түүнийг ингээд анхааруулах болгонд he would heed its message. Heed гэдэг нь болохоор pay attention гэсэн утгатай. Анхаарал хандуулна. Its message. Яг нэг дотоод зүсгэлнийг юм хэлэх гээл ах юм бол тэр юу хэлэх гээд байна гэж анхаарал хандуулна гэдэг бол бүрт хамарч байгаа гэсэн. That night he told all of this to the alchemist. За энэ бүгд л болохоор тэр өөрөө алхимист хэлсэн. And the alchemist understood that the boy's heart had returned to the soul of the world. За тэгэхээр түүний одоо зүсгэл нь одоо буцаад очсон юм байна. Ямар тэрхийн одоо сүнстэй бол болж байгаа юм байна гэдэг ойлгосон. So what should I do now? The boy asked. За одоо би юу хийх хэрэгтэй юм бэ? Асууж байгаа. Continue in the direction of the pyramids, said the alchemist. За тэгэхээр алхимч боо явж чаддаг зүгөө хэлвэл алхим пирамид руу яваа гэж хэлж байгаа. And continue to pay heed to the omens. За нэг ирээдүйд тийм болноос нэр дохоонд ингээд анхаарал хандуул. Your heart is still capable of showing you the treasures. Тэгэхээр чиний зүрх сэтгэл бол ингээд чадамжтай хэвээрээ байгаа, стил чадамжтай байгаа. Ямар чадамжтай гэхээр одоо үнэт зүйл чинь хаана байгааг чамд харуулах чадамжтай байгаа. Is that the only thing I still need to know. За энэ бол ингээд зөвхөн одоо миний мэдэх шаардлагатай байгаа гэсэн тэр хэрэгтэй байсан тэр зүйл одоо мөн үү гэж асууж байгаа. No, the alchemist answered, үгүй. What you still need to know is this. За чиний мэдэх шүүрлэл энэ нэ. Мэдэх шаардлагатай хэрэгтэй зүйл бол энэ. Хэрэгтэй байсаар зүйл энэ. Before a dream is realized. За тэгэхээр мөрөөдлийг биелүүлэхээс өмнө the soul of the world tests everything гэнэ. За мөрөөдөл биелэхээс өмнө бол ингээд дэлхийн одоо сүнс бол ингээд бүх зүйл ингээд тестлж үздэг, шалгадаг. That was learned along the way. Ямар зүйлүүд гэдэг юм гэхээр тэр мөрөөдлөө биелүүлэх гээд явж явах замдаа сурсан тэр бүх зүйлүүд шалгаж үздэг. It does this. За үүнийг хийдэг учраас not because it's evil. Энэ л муухай зүйл биш. But so that we can in addition to realizing our dreams гэдэг дунднаар орж байгаа юм. Тэгэхээс гадна гэсэн утгатай орж ирж байна. Тэгэхээр бид нэр одоо мөрөөдлөө биелүүлэхээс гадна we can master the lessons we've learned as we move toward the dream. За тэгэхээр бидний ингээд тэр мөрөөдлөө биелүүлэх явж явах үедээ сурсан зүйлүүдтэй ингээд мастер болдог. Зөвхөн мөрөөдлөө биелүүлэх зогсдгүй гэсэн. Өөр зүйлүүд ч гэсэн мастер болж идэг мэрэгчдэг гэсэн. That's the point at which most people give up. Энэ бол ингээд яг цэг. Тэр нь ямар цэг гэхээр ихэнх хүмүүсийн гэдэг бууж өгдөг цэг. That's the point at which, as we say in the language of the desert, one dies of thirst just when the palm trees had appeared on the horizon. За тэгэхээр just when яг тэр үед гэсэн утгаар орж байгаа. Тэгэхээр энэ бол ямар point юм гэхээр ямар цэг гэдэг юм бэ гэхээр яг нөгөө цөлийн хэлээр бол бидний хэлдэг гэсэн үг. As we say in the language of the desert, цөлийн хэлээр бол бидний хэлдэгээр бол хүн бол ингээд цангаад өгдөг, dies of thirst цангаад өгдөг. Ямар үед юм гэхээр тэнгэрийн хаяанд яг нэг далдуу мод ингээд харагдаж эхлэх үед л ингээд цангаад өгдөг гэсэн point. Энэ бол ингээд яг мөрөдөл биелэхийн даван дээр хүн бууж өгдөг гэсэн point. Every search begins with the beginner's life. Тэгэхээр бүх
ингээд үйл явдал search гэдэг нь болохоор attempt тэ оролдлого яа нэгэн зүйл ингээ хайгаа явж байгаа оролдлого хэлээд юм тэ. Бүх энэ оролдлого энэ судалгаа юу гэдэг одоо энэ бүх зүйл бол ингээд beginner's luck гэдэг хэлдэг буюу тэгвэл эхэлж байгаа хүний нэг аз гэдэг юм байдаг. Тийм юмар бол ингээд эхэлдэг and every search ends with the victors being severely tested. Being severely tested гэдэг нь хагас passive tense юм гэдэг ингээд маш ихээр бүр ингээд severely гэж маш ихээр хүн дээр гэсэн үг шүү дээ. Маш ихээр ингээд шалгагдаж тестлэгдэж ингэж гарч ирсэн дараа инхүдээ энэ одоо амжилт нь үүдэх гэсэн. Every search ends with the victors. Тийм одоо ядагчдаар амжилттай хүмүүсээр бол ингээд дуустдаг. The boy remembered an old proverb. Proverb гэдэг нь болохоор ингээд яг сургаал үг одоо эрт дээр үед бол ингээд үеэс ингээд хэлэгдэж ирсэн юм гэдэг мэт баг advice байдлаар зөвлөгөө байдлаар ингээд хараа сургаал үг зүрэг одоо тэр хавцаа from his country. За тэгэхээр тийм нэг сургаал үг бол байт юм энэ хотоос гаралтай юм. Сургаал үгийг сансан. It said that the darkest hour of the night came just before the dawn. Тэгэхээр одоо шөнийн одоо хамгийн харанхуй цаг бол үүр цайхан өмнө яг үүр цайхан just before the dawn яг үүр цайхан өмнө гарч ирсэн гэдэг одоо тийм үг юм байна. On the following day the first clear sign of danger appeared. За тэгээ маргааш өдөр нь болохоор хамгийн одоо эхний одоо тийм дохиол ингээд аюулын дохиол харагдсан. Three armed tribesmen approached and asked what the boy and the alchemist were doing. За тэгээ гурван юм зэвсгэлцсэн армид зэвсгэлцсэн юм одоо хамгийн ирчүүд болохоор ойртож ирсэн. Тэгээд алхимч боллоо хүүгээс болохоор юу гэж тэд нар юу гэж асуусан. I'm hunting with my falcon. The alchemist answered. За тэгэхээр би одоо бүгд шонхороор ингээд ээж нэ гэж хэлсэн. We're going to have to search you to see whether you're armed. One of the tribesmen said. За нэг нь болохоор одоо яна бид нэр одоо таарыг одоо ингээд зэвсгэлсэн эсхийг харахын тулд одоо шалгах search хийх ингээд шаардлагатай гэж хэлж байгаа. The alchemist dismounted slowly. За удаанаар мөнөөсөө буугаад and the boy did the same. Boy ч мөнөөсөө буусан. Why are you carrying money? Asked the tribesman when he had searched the boy's bag. За тэгэхээр нөгөө хончны зүнхийг үзэж авах үедээ шалгаж авах үедээ ягаад одоо мөнгө аваа явж байгаа юм асууж байгаа. Why okay money? Ягаад бэлэн мөнгөтэй явж байгаа юм бэ? I need it to get to the pyramids, he said. За тэгэхээр пирамидад хүрэхин тулд надад наач хэрэгтэй гэж хэлсэн. The tribesman who was searching the alchemist's belongings. The belongings гэдэг ямар нэгэн хүний одоо хэрэгслийг ерөнхийдөө хүний л одоо хэрэглэл бүхнийг хэлдэг. Одоо зөвхөн байгаа тэр бүх зүйл бол тэр хүний belonging гэсэн. За тэгээд алхимч одоо тэр хувийн зүйлүүдийг нэр шалгаж ирсэн амгийн эрэхтэй болохоор found a crystal flask filled with liquid нэ. За тэгэхээр crystal flask гэдэг нь болохоор тийм монголог шилийг гэж яддаг шүү дээ. Юу гэдэг гаднаас ингээд дотрын бон харагдаг тийм. Одоо болор тийм одоо шилийг жижиг тийм шил дотроо бол ингээд шимнээр дүүргэсэн юм. And the yellow glass egg. За тэгэхээр ингээд шар тийм бүрэнхий шил өндөг шиг бүр ширхсэн. That was slightly larger than a chicken's egg. Тэгээд дахины өндөгнөөс бол арай нэг том. Баг зэрэг жоохон юм. Slightly гэдэг чинь баг зэрэг жоохон үлэлэг гэсэн. Үлэлэг тийм дахины өндөөс арай нэг үлэлэг том тийм шар тийм шидлэн өндөг ингээд ирэн болсон юм. What are these things he asked. Тэгээд энэ зүйл юу юм бэ гэж асууж байгаа. That's the philosopher's stone and the elixir of life гэж хэлсэн. Наад чинь бол ингээд philosopher's чулуу, ийм чулуу тэгээд ийм elixir of life яа амьдралын одоо юм болгодог юм зүйл гэж хэлж байгаа. It's the masterwork of the alchemist. Энэ бол ингээд алхимч бол ингээд агуу бүтээл юм аа гэж хэлж байгаа. Та амжилтын дээр бүтээл гэж яриад байгаа шүү дээ. Whoever swallow гэдэг чинь залхих гэж байна. Whoever гэдэг чинь хүн гэсэн. Whoever swallows that elixir will never be sick again. Тэгэхээр тэр elixir гэдэг зүйлийг ингээд залхисан хүн бол залгиж байгаа хүн бол ингээд хизээж дахиж өвдөхгүй. Never be sick again. Дахиж өвдөхгүй. And fragment гэдэг нь болохоор жижиг хэсгийг хэлж байгаа. And the fragment from that stone чулууны тэр жижигхэн хэсэг нь болохоор turns any metal into gold гэдэг үгээр ямар ч металлыг болох ингээд алт болгож
гэж хэлсэн. The Arabs laughed at him. The alchemists laughed along. За тэгэхээр арабчууд болохоор ингээд түнэр инээсэн тэрийг сонсчод бүр инээгээд алхимч гэсэн дагаад инээж байгаа цуг инээж байгаа гэсэн long laughed along. They thought his answer was amusing. Amusing гэдэг нь болохоор тийм time гэх юм бол жоохон үнийг хөвжөөх гэж юм бол joke мэйгээр хүлээж авч байгаа гэсэн үг. Тэр энэ худалдаа хэлж байгаа бодсон гэж байгаа. And they allowed the boy and the alchemist to proceed with all of their belongings. За тэгэхээр бүх одоо энэ хувийн зүйлүүдтэйгээ адилхан үйлчлэхээр зөвшөөрсөн. Are you crazy? The boy asked the alchemist when they had moved on. За цааш явж байхдаа алхимчс руу очиж солиод юм уу? Or what did you do that for? Тэд яагаад ингэ хийсэн бэ? What get art no for art? Юу л хийсэн бэ гэсэн утгаар тийм. Юу л хийсэн бэ? To show you one of life's simple lessons. The alchemist answered. Тэгээ амьдралын одоо энгийн одоо хичээлүүдээс нэг юм чамд ингээд харуулах гэж хийсэн. When you possess гэдэг нь болохоор ямар зүйлийг own хийх гэсэн утгатай. Одоо өмчлөх гэсэн үг. When you possess great treasures within you. Тэгэхээр чи ингээд дотоод ингээд зүрхсэтгэл дотроо ингээд үнэхээр гайхалтай тийм одоо өмнө зүйлийг хийж байгаа өмчлөх and try to tell others of them. Тэгэхээр тэрийг ингээд бусад хүмүүст хэлэх гэж хичээх үед seldom are you believed гэнэ. Энэ бол universal story гэж тийм да. Seldom are you believed гэх юм. You are believed гэсэн утгатай юм даа. You seldom are believed гэсэн утгатай. Тэгэхээр чамд бол ингээд дараад итгэдэггүй гэсэн. Тэр зүйлийг хүнд хэлэхэд хүн чамд итгэхгүй гэсэн. They continued across the desert. За тэгээд цөлдийн үрээ эхлүүлсэн. With every day that passed, the boy's heart became more and more silent. За тэгээд танд өнгөрч байгаа урсангуйч өдөр болгоны ирээр болохоор хүүгийн одоо зүрх сэтгэл нь болохоор тийм улмал ингээд нам гүм чимээг болоод ирсэн. He no longer wants to know about things of the past or future. Зэн болохоор өнгөрсөн болон ирээдүйн талаар ингээд зүйлүүдийг ингээд мэдэх гэж хүсэхээ огт болцсон. He was content simply to contemplate the desert. Тэгээ энэ бол зөвхөн юунд дуртай байсан бэ гэхээр одоо цөлийг л ингээд харах энгийн юм дуртай. And to drink with the boy from the soul of the world. За тэгэхээр мэдрэхин сүнстэй холбогдож байгаа хүү таацуу ингээд уух тэ ийм л энэ бол happy болж исэн гэсэн. The boy and his heart had become friends. За тэгээд ерөнхийдөө ингээд тэр амчин woman болоход одоо өөрийнхөө тэр дотоод зүрх сэтгэлтэй бол найзууд болж ирсэн. Become friends. And neither was capable now of betraying the other. Betray гэдэг чинь хуурах гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр neither гэдэг нь үүсгэлбэр орж ирж байгаа. Тэгэхээр аль аль нь бол ингээд би бинийг одоо ингээд хуурах тийм юм байхгүй. Ер нь бол ингээд илүү ойлгосч эхэлж байгаа гэсэн юм. When his heart spoke to him, за түүний зүрх сэтгэлний түнд ингээд юм хэлэх үед he was to provide the stimulus to the boy. Stimulus гэдэг нь ямар нэгэн зүйлийг хийх одоо өдөөлт гэх юм уу, сэтгэл гэх юм яг нэг тийм нэг хэлхэцэх юм аа тийм зүйлийг яаж байгаа гэсэн. Stimulus нэг тийм нэг одоо тэр хүүд хэлдэг. And to give him strength гэдэг нь болохоор тийм эрч хүчийг өгдөг те. Because the days of silence there in the desert were wearisome. Wearisome гэдэг нь болохоор тийм өөдрөх төрүүлэх үс гэсэн утгатай. Adjective орж ирж байгаа юм. Өөдрөхтэй байсан. Амар өөдрөхтэй гэсэн. His heart told the boy what his strongest qualities were. За тэр хамгийн хүчтэй чанарууд нь яг юу байсан бэ гэдгийг хэлсэн. Энэ зүрх сэтгэл хэлж байгаа гэсэн. His courage in having given up his job. За тэгэхээр нөгөө хануудаа орхих тэр одоо эр зэрэг байна. And in trying to live out his personal legend. За тэгэхээр нэг хүсэж байгаа зүйлээр ингэ амьдрах гэж хичээх тийм. And his enthusiasm одоо тийм урам зориг ирч хүч нөрөн зүйлийг during the time he had worked at the priest shop. За тэгэхээр болор хэлбэрт ингээд ажиллаж байсан тэр цаг хугацаанд тийм байсан тэр одоо ирч хүч. Энэ болгонод чинь одоо ингээд хамгийн хүчтэй юм. Чин чанаруудаа гэж хэлж байгаа. And his heart told him something else that the boy had never noticed. За тэгэхээр хүүгийн одоо огт анзаарч байгаагүй нэг өөр зүйлийг бас хэлсэн. He told the boy of dangers. За тэгэхээр ингээд аюулуудыг хэлсэн. Аюулуудыг хэлсэн that had threatened him. There had threatened him. Түүнийг бол ингээд занлахиж хэлсэн.
Түүнийг бол занд гэжсэн but that he had never perceived. Гэтэ тэр хэзээ ч одоо анзаараагүй гэсэн. Анзаараагүй тийм одоо аюулгүй гэсэн. His heart said that one time it had hidden their rifle. За нэг өдөр нэг удаа ингээд юу гэж нуусан гэсэн. Rifle би одоо тийм гар буу байсан шүү дээ. Тийм өмнөх юм дээр харж ирсэн. Тэр бууг нуусан. Ямар буу байсан гэхээр the boy had taken from his father. Авсан байсан. Авсан байсан тэр бууг нь нуусан. Because of the possibility that the boy might wound himself. Wound гэдэг нь болохоор одоо шархтуулах гэсэн үг дээ. Гэмтэйг шархтуулах гэсэн. Өөрийгөө гэмтээж магадгүй гэсэн одоо болгоомжлол гэх юм уу? Possibility магадaltaй байсан учраас бууг нь нуусан юм байна. And it reminded the boy of the day when he had been ill and vomiting in the fields. За тэгэхээр after which he had fallen into a deep sleep гэдэг. За тэгэхээр энэ мөн одоо бод юмцлын дараа нэг зүйлийг сануулсан юм. Тэрийг одоо нам гүн нойрон донцсон дараа нэг зүйлийг сануулсан. Тэр өдрийг нэг өдрөөс сануулсан. Ямар өдөр байсан юм бэхээр тэр ингээд бичээрт өдөө ингээд бичээрт бөөлжэж ирсэн. Тэг өвдөж ирсэн. Тэр үеийг бол тэр өдрийг бол сануулсан. There had been two thieves farther ahead were planning to steal the boy's sheep and murder him. Murder гэдэг нь нэг алах гэм тэрэг үлдэх хэлж байгаа. Тэгээд түүнийг ална. За тэгэхээр ингээд ямар өдрүүд байсан? Ямар халгаачуд байсан? Хоёр халгаачуд байсан. Farther ahead гэхээр тэртээ нэлээ урд холоо л гэсэн утгатай. Тэгээд урд нэлээ бол тийм хоёр халгаач байсан. Тэр хоёр халгаач нь болохоор хонуудын халгаална. Хүүг бол ална гэсэн төлөвлөж ирсэн гэсэн. But тэгээд тэрийг алхуу шицсэн гэсэн үг шүү дээ. Тийм болох гэдэг мэдсэн гэсэн. But since the boy hadn't passed by, they had decided to move on, thinking that he had changed his route. Гэхдээ since гэдэг нь болохоор учраас гэсэн албаас орж иж байгаа. Тэгэхээр нөгөө тэр хүү болохоор хоноо тугаад тэр хоёрын хажуугаар гараагүй учраас одоо өнгөрөөгөө гатлаагүй pass by-г гатлаагүй учраас тэд нэр одоо замаа өөрчлөх гэж шийдсэн. Ягаад замаа өөрчилсөн бэ гэхээр тэр одоо хонтой хүмүүс болохоор замаа өөрчилсөн гэж бодоод ингээд өөр юм хийх гэж байгаа. Move on гэдэг нь болохоор одоо явж байгаа замаа орхиод өөр юм хийх юм одоо шинэ activity эхлүүлэх гэж байгаа. Өөр юм хийгээд нэг явах шийдсэн. Doesn't man's heart always help him. Тэгтээ хүний зүрх сэтгэл гэдэг юм гэдэг. Үрэж одоо түн тусалж хүнд одоо өөртөө тусалж хийдэг. Баян тусалдаг юм уу гэдэг. The boy asked the alchemist. Mostly just the hearts of those who are trying to realize their personality. Ихэнхдээ бол яг нэг хүсэж байгаа зүйлээ биелүүлэх гэж хичээгээд явж байгаа тэр хүмүүсийн зүрх сэтгэл туслахыг хичээдэг юм. But they do help children, drunkards. Drunkards гэдэг нь болохоор яг юм архич хүмүүс гэж байгаа. Drunkards and the elderly too. Тэгэд нэр хүүхдүүдэд архиудаг хүмүүс тэр архич хүмүүс тэгээд тэр ингээд настай хүмүүс ч гэсэн ингээд тусалдаг. Does that mean that I'll never run into danger? Run into гэдэг нь болохоор таарлах гэсэн. Нэг гинтийн байдлаар таарлах гэлтэй. Тэгэхээр энэ юу гэсэн юм бэ? Би эзэж одоо ингээд аюултай бол нүдлэхгүй гэсэн үг гэж асууж байгаа. It means only that your heart does what it can. Dat means энэ юусэл зөвхөн одоо зүрх одоо дотоод зүрх сэтгэл бол ингээд чадах чинь нэгэл чадах юмар хийдэг гэсэн. Гэхдээ нүдлэхгүй гэсэн үг биш байна шүү дээ. Чадах юмар хийж байгаа гэсэн. One afternoon they passed by the encampment of one of the tribes. Тэгэхээр нэг өдөөс хойш тэд нэр ах нэг одоо нөгөө амгийн нөгөө мяхнууд дэжгээр ингээд гаталсан нэг мяхны хажууд гаталсан. At each corner of the camp were Arabs garbed in beautiful white robes with armors at the ready. Тэгэхээр бүрэн зөвшөөрсөн гэсэн. At the ready бэлэн юм гэдэг шууд бодох бэлэн байлаа. Бүрэн зөвшөөрсөн багажтай биш юм одоо буунуудтай зөвшөөрсөн. Тэгээд цагаан юм суул юм цанцтай гайхалтай тэнцэн орсон арабууд ингээд булан гэж байжсэн. The men were smoking their hookah and trading stories from the battlefield. The trade stories гэдэг нь болохоор тийм солилцох гэсэн утгаар exchange гэх мэт орж ирж байгаа. Одоо battlefield гэдэг нь болохоор талайн хэлбэрт болсон дээр одоо түүхүүдээ ингээд яриад тамцтай зогсгож байсан. No one paid any attention to the two travelers. Тэгэхээр two travelers гэдэг нь болохоор манай хоёрыг хэлээд байгаа шүү дээ. Тэр хоёр л болохоор хэний ч анхаарал хандуулах байсан гэсэн. There is no danger, the boy said.
За аюул аюулгүй байна гэж boy хэлсэн. When they had moved on past the encampment. За тэгэхээр camp хажуугаар ингээд явах үед болохоор тэгж хэлсэн дээ. Аюулгүй байна гэж. The alchemist sounds angry. За нэг ууртайгаар хэлсэн. Trust in your heart, but never forget that you were in the desert. За тэгэхээр өөрөө над зүрх сэтгэлдээ итэг. Гэхдээ хизээч одоо цөлд байгаагаар арчлахгүй. When men are at war with one another, the soul of the world can hear the screams of battle. За тэгэхээр юу гэж байна? Ирчүүд одоо хүмүүс ингээд бие биетээ ингээд тулалж явах үед дайнд ингээд байх үед одоо дэлхийн одоо дотоод төр сүнс юмуд нь болохоор зөвхөн одоо тийм тулааны ашиглах чимээ тэр ашиглалтаа тэр scream тулаанаас байгаа тэр арихт тэр чимээнүүдийг сонсч чадна. No one fears to suffer the consequence of everything under the sun. Under the sun гэдэг нь харан дараагаа бүх зүйл өөрөөр хэлэх юм бол ингээд дэлхий дээр байгаа бүх зүйлийн одоо үр дагавар consequence гэж үр дагавар тийм. Хинч одоо ямар ч хүн одоо бүх зүйл одоо энэ үр дагаврыг үүрч болно гэсэн. No one fears to suffer гэдэг нь болохоор face to suffer гэж одоо шаналлахгүй гэсэн утгатай тийм шаналлахгүй гэсэн утгатай. No one гараад ингэ шанална бодож байгаа. Бүх хүн бол ингээд зовж шаналнаа. Шанал болно гэсэн утгатай. All things are one. The boy thought. Бүх зүйл бол нэг юм даа гэж бодож байгаа. And then as if the desert wanted to demonstrate that the alchemist was right. Тэгээд яг дараах нь тэгээд ерөнхийдөө яг нэг as if гэдэг тим юм шиг гэсэн үг тийм. Яг л нэг алхимичийн зөв байсныг одоо харуулахыг хүсэж байгаа юм шиг. Тэгээд цүл ингээ харуулахыг хүсэж байгаа юм шиг. Two horsemen appeared from behind the travelers. За тэгэхээр яг нь тэр хоёрын араас ингээ хоёр морьтой гараад ирсэн байна. You can't go any farther. One of them said. За явж болохгүй гэж хэлж байгаа тийм. Явж болохгүй шүү гэж хэлж байгаа. You are in the area where the tribes are at war. За тэгэхээр онгууд ингэ тулж байгаа газар хоёр байна. I'm not going very far. The alchemist answered, looking straight into the eyes of the horseman. За тэгэхээр ингэ яг мөртөө ирчүүд хүмүүсийн одоо нүдрүү ингэ шууд хараад straight харна гэдэг маань шууд харах юм л дээ. Шууд нүдрүү ингэж хараад бид нар хол явахгүй. Би хол явахгүй. Үнэхээр хол явахгүй гэж хариулсан. They were silent for a moment and then agreed that the boy and the alchemist could move along. За тэгэхээр тэд ингээд түр хугацаанд ингээд чимээг болгонгуудаа за тэр хоёр ингээд явуулахыг бол санал хийсэн. Ингээд явуулж байгаа. The boy watched the exchange. It's fascinating. Exchange гэдэг нь хотлох энэ болохоор богино яриаг тэр хоёрын хооронд болж байгаа яриаг exchange гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүү болохоор ингээд гайхаад тэр амин сэтгэлд доктор гайхаад ингээд яриаг бол харж ийсэн. You dominated гэдэг чинь одоо яг давмгайлсан буюу одоо юм тий контролдсон гэсэн утгатай тий хэнийг одоо дамгаж байгаа хэлбэр шүү дээ. You dominated those horsemen with the way you looked at them. He said. Тэгэхээр харцаараа л харж байгаа тэр арга барилаа буюу одоо зүгээр харцаараа тэр хоёрыг ингэж өдөртчлээ шүү дээ гэж хэлж байгаа. Your eyes showed the strength of your soul answered the alchemist. Тэгэхээр чиний нүд бол чиний харц чинь нүдэхээс чиний харц чинь чиний яг дотоод тэр зүрх сэтгэлийн чинь хүчийг харуулдаг гэж хэлсэн. That's true, the boy thought. За үнэ гэж бодож байгаа. He had noticed that in the midst of the multitude of armed men back at the encampment тэр тэр майхны хажууд байгаа. Майханд ингээд үлдсэн байсан тэр ирчүүдийн дунд тийм үү. Байсан тэр зэвсгэлцэн тэр олон ирчүүд multitude гэдэг чинь гэдэг групп юм бол нэг ижил юм групп олон зүйлийг хэлдэг гэсэн. Тэгэхээр ийм бол зэвсгэлцэн ирчүүдийн дунд there had been one who stared fixedly at the two. Тэгэхээр тэр хоёр л ингээд тэр олон хүмүүсийн дунд тэр хоёр л ингээд яг ширтэж исэн нэг хүн байсан байна гэдгийг бол анзаарсан. He had been so far away that his face wasn't even visible. За тэгэхээр яг нь түүний нүүр нь бол ингээд бүр ингээд харагдахааргүй тийм одоо хол байсан. But the boy was certain that he had been looking at him. Гэтэл тэр ижил харж исэн гэдэгтэй байсан. Finally, when they had crossed the mountain range,
that extended along the entire horizon. За тэгэхээр эцэст нь тэд нэр ялах уулыг ингээ гатлах үед mountain range гэдэг нь болохоор тийм одоо хэс дамнсан уулууд гэх юм уу тийм их уулыг хэлээд зөвсөн. Тэр уулыг ингээ ямар уул байсан гэхэлээ that extended along the entire horizon. За тэгэхээр бүр ингээ тэнгэрийн хаяад дагуу ингээ сунал тогтсон тэр их уулыг ингээ гатлах үед the alchemists said that there were only 2 days from the pyramids. Тэгэхээр архимч болохоор одоо 2 өдөр яваад пирамид төрөх нь гэж хэлж байгаа. If we're going to go our separate ways soon, the boy said, then teach me about alchemy. Хэрвээ бид нэр тус бодохгүй ингээд тус удамаар явахаар надаа ингээд алхимчийг заагаад өгөөч гэж хэлж байгаа. Алхимийг ингээд заагаад өгөө. За алхимчлахын хариуд нь болохоор you already know about alchemy. It's about penetrating to the soul of the world and discovering the treasure that has been reserved. Reserve гэдэг нь ямар зүйлийг байгаа нь хадгалах гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр has been reserved гэх нь хадгалагдсан, чамд зориулж хадгалсан тэр үнэт зүйлийг илрүүлэх, discover хийх. Тэгээ алхим гэдэг бол reality мэднэ. Алхим гэдэг нь болохоор тэр үнэт зүйл ингээд илрүүлэх. За тэгээд дэлхийн төрдөөс соулд одоо сүмстэй ингээд сүмс рүү ингээд penetrate хийх одоо нэвтрэх тэнтэй холбогдох тухай юм. No, that's not what I mean. That's not миний асуудал биш наа тий. Биш байна. I'm talking about transforming lead into gold. Би ингээд хардуулгыг алт болгох талаар асууад наа. Яриад нэг тийм юм яриад наа гэж. The alchemist fell as silent as the desert. За алхимч яг цүл шиг ингээд эсэн цүл шиг намган болоод and answered the boy only after they had stopped to eat. За тэгэхээр зөвхөн одоо ийм идэх гээд ингээд зогссон дараа л одоо хариултаа хэлсэн. Everything in the universe evolved, he said. За evolve гэдэг нь ямар зүйл одоо develop, gradually develop гэх юм ингээд одоо хөвсөн өөрчлөгдөх зүйлийг evolution гэх хэлний хөвсөн өөрчлөлтийг хэлдэг шүү дээ. Тэгэхээр ингээд яг гэж одоо бий болсон гэсэн. Тэгэхээр ингээд дэлхийд ирсэн дээрх бүх зүйл ингээд бий болсон. And for wise men, gold is a metal that evolved the fastest. За тэгэхээр wise men гэдэг мэрэгдүүдийн хувьд гэсэн. Мэрэгэн хүмүүсийн тэр хүмүүсийн хувьд болохоор алт гэдэг нь болохоор юм одоо хамгийн одоо өндөр түвшинд төгссөн. Одоо fastest гэдэг нь болохоор far гэдэг үгийг одоо юм шүү дээ. Far хол одоо fastest хамгийн хол гэсэн үг юм. Хамгийн өндөр түвшинд төгссөн. Одоо evolve хийсэн төгссөн металл бол ингээд алт тийм мэрэгдүүдийн хувьд бол юм байсан. Don't ask me why. Яг нь асуу I don't know why. Яг гэдэг нь би мэдэхгүй. I just know that the tradition is always right. Би зүгээр одоо боломжлох гэдэг зүйл бол одоо өнгөч одоо зөв юм а гэдгийг бол би мэдэж байна. Men have never understood the words of the wise. Тэгэхээр хүмүүс бол ингээд юуг ойлгоогүй. Одоо wise words of the wise man гэдэг мэрэгдүүдийн одоо үгийг тэр ухаалаг хүмүүсийн тэр үгийг бол ойлгоогүй гэсэн хүмүүс ерөөс ойлгоогүй. So gold instead of being seen as a symbol of evolution. Тэгэхээр алт бол ингээд тэгж харагдахын оронд instead of being seen тэгж харагдахын оронд яаж харагдах юм лээ? Тэр одоо өндөр хөгжил тэр хөгжил юмны одоо бидний тэмдэг гэж харагдахын оронд gold became the basis for conflict. Basis нь баг нэг суурь шалтгаан болсон гэсэн. Foundation байна те. Conflict гэх юм одоо асуудал дагуулдаг юм зөрчилтэй өсгдөг юм одоо зүйл нь ингээд алт болсон. There are many languages spoken by things the boy. There was a time when for me a chemist winning was nothing more than winning. So ямар цаг хугацаа байсан юм бэ гэхээр chemist winning гэдэг ч одоо энэ хөдөө амтнаас гацаад чимээг хэлж байгаа. Одоо мороор болоод түргэх ч юм уу. Тэр чимээг өнгөтэй хэлж байгаа. Тэр тийм цаг хугацаа байсан. Тэгэхээр өнгөтэй тэмээний дээр гарч чимээ нөхөдөө зүгээр л чимээ байсан юм байна. Nothing more than winning гэдэг. Тэр чимээнээс илүү юм байгаагүй гэд байсан. Then it became a signal of danger. Тэгээд дараа нь болохоор ингээд тэр тэмээнээс гацаад чимээ нөр ингээд аюулын дохио болж ирсэн. And finally it became just a win again. Тэгээд эцнээ буцаад дахиад ингээд зүгээр нэг чимээ болж ирсэн гэдэг юм тий. But then he stopped. The alchemist probably already knew all. Тэгээд тэр зогсоод алхимч магадгүй юм гэдэг юм мэдсэн багтана. I have known the true
Alchemists, the alchemists continue. За би бол ингээд жинхэнэ алхимч гэдэг ямар хүмүүс байдгийг бол ингээд таньсан мэднэ. They locked themselves in their laboratories and tried to evolve. As God had. Яг алтыг яг бий болгосон шиг тэд ингээд өөрсдөө лабораторид суугаад ингээд өөрсдөө ингээд develop хийх гэдэг ингээд оролцсон гэсэн. And they found the philosopher's stone. Тэгээд бид нэр болохоор яг нь philosopher's stone гэдэг юм болох philosophy гэдэг юм болохоор олсон юм аа. Because they understood that when something evolves, everything around that thing evolves as well. Бид нар юг ойлгосон юм бэ гэхээр ямар нэг юм ингээд өөрчлөгдөх үед тийм үү? Ямар нэгэн зүйл ингээд өсөж хөгжих, evolve хийх ингээд үед тэрний одоо эргэн зайранд байгаа бүх зүйл бас ингээд өөрчлөгдөж идэг гэдгийг бол олж мэдсэн. Others stumbled upon the stone by accident. Stumble upon гэдэг нь болохоор ингээд гинтийн байдлаар олохыг ингээд хэлж байгаа гэсэн. Тэгэхээр бусад хүмүүс болохоор өөр нэг хүмүүс болохоор яах вэ? Алхимчд бол ингээд лабораторид хийжсэн чинь бусад хүмүүсээ болох ингээд чөлөөг болохоор тэр philosopher's stone болохоор ингээд stumbled upon accident гинтийн байдлаар таарал зүгээр ингээд санамсаргүй байдлаар ингээд олж исэн. Stumble upon гэж олж илрүүлэх гэсэн үгтэй санамсаргүй байдлаар олж исэн. They already had a gift. Gift гэдэг нь болохоор энэ болохоор зөв бэлэг бол биш, энэ орж чамлаад бурханаас өгсөн бэлэг. Өөр хэлбэл тэр төрөлхийн тийм аяастай гэсэн. Тэдний төрөлхийн аяас бол байсан. And their souls were readier for such things than the souls of others. Тэр босод хүмүүс одоо дотоод нь төсөөс илүү тийм зүйл бол ингээд бэлэн байсан. But they don't count. They are quite rare. Don't count гэх юм бол гэхдээ тэднийг бол ингээд тооцож юу нэг авч хэлсэн тоодгүй гэсэн авч хэлсэхгүй учраас бол they are quite rare. Маш ховор. Тийм хүмүүс бол ховор байдаг гэсэн. And then there were the others who were interested only in gold. Тэгэхээр өөр хүмүүс бас байсан. Ямар хүмүүс байсан гэхээр алтанд бүр үнэхээр зөвхөн алтанд л юм сонирхолтой дуртай тийм хүмүүс байсан. They never found the secret. Тэд нар бол хизээч тэр нууцыг бол олж чадаагүй. They forgot that lead, copper and iron have their own personal legends to fulfill. Тэгэхээр тэд нар юг мартсан бэ гэхээр хар дугалаг, зэс, төмөр тэр бүгд одоо өөрсдийн одоо өгсөн тийм одоо хийх ёстой тийм одоо хүсэж байгаа зүйлүүд байдаг гэдгийг бол мартсан. And anyone who interfere гэдэг нь interfere гэдэг нь болохоор одоо төв бодох гэсэн утгаар шийдэж байгаа. And anyone who interferes with the personal legends of another thing never will discover his own. За тэгэхээр юу гэнэ? Never will discover his own. За тэгэхээр одоо бусдын одоо тэр өөр нэг зүйлийн одоо тэр хүсэж байгаа зүйл рүү өөр хүний юу ингээд одоо юу хийдэг хүмүүс гэсэн. Одоо хөндлөгөөс нь оролцдог огт эзэс тийм оролцдог тийм хүмүүс л яах нь өөрийнхөө одоо тэр юм зүйлийг бол олж илрүүлнэ гэсэн. Олж илрүүлнэ. Эсвэргээрээ нэг тайлбарлах нь юу гэж тайлбарлах вэ? Одоо бусдын хэрэгт ингээд хошууд дүрдэг хүмүүс бол одоо өөрсдийнхөө одоо зүйлийг бол эзэж болохгүй гэсэн. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг бол ингээд олж чадахгүй гэсэн. The alchemist's words echoed of like a chorus. Тэгэхээр алхимчийн үг бол ингээд яг л сонсогч яасан echo хийжсэн юм сонсогч яасан яг л хараал юм шиг сонсогч яасан chorus гэсэн юм дэ хараал муу мохог хүсэж байгаа юм шиг гэсэн үг шүү дээ. Сонсогч яасан he reached over and picked up a shell from the ground. За reach over гэдэг нь сунах гэсэн үг тийм. Тэр санаад газар руу тонгоогоод яг нь юу газраас юу авсан гэхээр дун авсан. This desert was once a sea, he said. Тэгэхээр энэ цөл бол ингээд урд өмнө бол ингээд далай байсан юм аа. Далай тэнгис байсан. I noticed that the boy answered. So би анзаарсан гэж хэлж байгаа. The alchemist told the boy to place the shell over his ear. Тэгэхээр алхимч болохоор үүдэл болохоор нэг дунг болохоор чихэн дээрээ тавихыг болохоор хэлсэн.
чиглэлээр тавиа. He had done that many times when he was a child. Тэгээ хүүхэд байхдаа бол тэр бол маш олон удаа хийсэн. And had heard the sound of the sea. Тэгээд тэнгисийн тэр чимээг бол далай тэнгисийн тэр чимээг бол сонссон. The sea has lived on in this show. За live on гэдэг нь одоо үргэлжлэхийг хэлж байгаа юм. Continue гэхийг тэгэхээр тодорхой хугацааны дараа ч гэдэг юм. Эмхтэй үргэлжлэхийг хэлдэг. Тэгэхээр далай бол ингээд тэр дуун дотор ингээд амьдэрч байсан. Because that's its personal legend. Учир нь энэ бол түүний одоо буюу одоо тэр далай одоо хүсэж байгаа зүйл юм байсан гэсэн. And you will never cease doing. За cease гэдэг нь болохоор ингээд stop хийх гэж байна тийм. Тэгээ нэгзэж ингээд арилахгүй ингээд зогсохгүй гэсэн. Ингээд дуун дотор даданы чимээ бол ингээд байгаад байна л гэсэн. Until the desert is once again covered by water. За тэгэхээр тэр хүртэл бол ингээд арилахгүй. Ямар хүртэл юм лээ? Цөл эргээд дахиад одоо нэг дахиад ингээд усаар ингээд дүүргэх хүртэл бол ингээд арилахгүй. They mounted their horses and rode out in the direction of the pyramids of Egypt. За тэгэхээр тэд морин дээр мордоод тэгээд Египтэд байдаг пирамидын зүг рүү явсан. So the sun was setting when the boys heard sounded the danger signal. За тэгэхээр энэ үг юм болохоор дотоод одоо зүг сэтгэл нь болох аюулын тахиуг ингээд сонсох үед нар ингэж яргаж ирсэн. They were surrounded by gigantic dunes гэнэ. Тэд нэр маш том тийм элсэн манхнаар хүрээлүүлсэн байсан. And the boy looked at the alchemist to see whether he had sensed anything. Тэгээд алхимч болохоор яг тэр одоо ямар нэгэн зүйл мэдэрсэн эсхийг харах гээд алхимч бол ингэ харсан. But he appeared to be unaware of any danger. Тэгээд тэр болохоор ямар нэгэн аюул савтай айхгүй юм шиг байсан. 5 minutes later, the boy saw two horsemen waiting ahead of them. Тэгээд энэ урд нь өглөөгээд байж байгаа юм. Хоёр мөртөө өгнөг бол 5 минутын дараа харсан. Before he could say anything to the alchemist, the two horsemen had become 10 and then 100. За тэгэхээр алхимчид үг хэлэхээс өмнө, үг хэлж амжихаас өмнө нөгөө хоёр мөртөө чинь 10 боллоо. Тэгээд 100 болсон гэсэн. And then they were everywhere in the dunes. Тэгээд бодлого тэд болох юм ингээд одоо элсэн одоо манхны одоо хаас ягвал бөө мөртөө хүмүүс болсон. They were tribesmen dressed in blue with black rings surrounding their turbans. Turbans гэдэг чинь одоо малгай гэж хэлдэг юм шүү дээ. Тэр малгайг хүрээж байгаа юм хар юм боргогийн мэстэй цэнхрээр уцалцсан ийм хүмүүс байсан. Their faces were hidden behind blue veils. Veils гэдэг чинь одоо давуу гэж одоо цэнхэр давны ард ингээд нүрээ ингээд цэнхэр давгаар нүрээ нууцсан. Only their eyes shone and зөвхөн нь харагдсан. Even from a distance, their eyes conveyed the strength of their souls. За тэгэхээр even from a distance холоос хүртэл гэсэн үг. Нэлээд холоос. Холоос хүртэл тэдний нүд болохоор юуг дамжуулж ирсэн? Convey гэдэг нь дамжуулж хэлж байгаа. Юуг дамжуулж ирсэн гэхлээр тэдний одоо дотоод төр зүг сэтгэлийнхэн хүчийг дамжуулж ирсэн. And their eyes spoke of death. За тэгэхээр eyes spoke in нүд ярина гэдэг нь болохоор нүд одоо тийм илэрхийлж ирсэн, харуулж ирсэн ч гэсэн тэгэхээр тэдний нүднээс болохоор үхлийг бол харж ирсэн гэсэн. Тэгэхээр бол муугийн тохио байх нь шүү дээ. The two were taken to a nearby military camp. За тэгэхээр манай хоёрыг болохоор яг нь ойролцоох одоо тэр цэргийн military гэдэг чинь цэргийн camp гэж одоо military camp гэх цэргийн одоо camp ингээд хүргэсэн. The soldier showed the boy гэдэг нь болохоор түлхий push гэж түлхсэн. Boy and the alchemist into a tent where the chief was holding the meeting with his staff. Staff гэдэг нь болохоор ажилчдыг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө алхимч болон манай хончиг хоёрыг болохоор нэг байлдагч болохоор майхан нар бол түлхсэн. Тэр майхан болохоор одоо яг ахлах нь болохоор ажилчтай ингэ дуулалт хийжсэн тэр майхан нар түлхсэн. These are the spices, said one of the men. За тэгэхээр нэг хэрэгтэй нь болохоор эдгэрүүд бол ингэ тагнуулууд юм аа гэж хэлж байгаа. We are just travelers. The alchemist answered. Бид зөвхөн аялагчд юм аа гэж асуусан. You were seen at the enemy camp 3 days ago and you were talking with
one of the troops here. Тэ хоёрыг бол ингээд 3 өдрийн өмнө бол байсны кемптэр бол харсан. Тэгээд нэг одоо байлгч нэг хүнтэй нэг ярьж ирсэн. I'm just a man who wanders the desert and knows the stars, said the alchemist. Би бол ингээд одууд ингээд тань know гэдэг юм энэ болохоор мэдэх, таних, мэдэх гэсэн утгаар орж байна. Тэгэхээр шинж хэлж байгаа. Би бол зүгээр ингээд одыг ингээд однуудыг ингээд тань судлаад тэгээд элсэн цөлөөр ингээд аялдаг, wander хийдэг. Зүгээр ингээд аялаад зуураад явдаг ивэл хүн байна. I have no information about troops or about the movement of the tribes. Тэгэхээр би бол ямар ч тийм тэр дан одоо хамгуудын одоо хаашаа явах хэрэгтэй бос тийм одоо ямар мэдээлэл одоо байхгүй. I was simply acting as a guide for my friend here. Тэгэхээр би зүгээр л ингээд найзтай ингээд хөтөж игээд явж байна гэж хэлж байгаа. Who is your friend? The chief asked. За тэгээ чи найз чинь гэж асууж байгаа. Ингээд ахлах нас гэж байгаа. The alchemist boss нас гэж энэ. The alchemist said the alchemist. За найзаа болохоор алхимч гэж хэлж байгаа. He understands the forces of nature. За тэгэхээр тэр бол ингээд байгалийн хүчийг бол мэддэг, ойлгодог. And he wants to show you his extraordinary powers. Тэгээд тэр болохоор та ядд болохоор түүний одоо ер усын хүчийг бол харуулахыг хүсэж байна. The boy listened quietly and fearfully. За ханчин маань болохоор бүр ингээд нам хүм чимээгүй хүн тэгээд бүр айдстайгаар сонсч байсан. What is a foreigner? What is a foreigner doing here? Asked another of men. Зөөр нэг хүн болох те гадны хүмүүсийн юу хийж байгаа юм бэ гэж. He has brought money to give to your tribe, said the alchemist. За тэгээд таад болох ингээд мөнгө өгөхөд энд ирсэн. Тэр мөнгө авчирсан. Таад мөнгө өгөхгүй. Таад мөнгө өгөхөд авчирсан гэж хэлж байна. Before the boy could say word. Яг нөгөө хүүг анчныг болохоор үг хэлхээс өмнө алхимичтэйгээ хэлсэн. And sees in the boy's bag. Sees гэдэг нь болохоор нэг одоо ингээд аваад өөртөө байлгахыг одоо sees гэж яриад байгаа. Тэгэхээр алхимч болохоор нөгөө хүүгийн цүнхийг аваад the alchemist gave the gold coins to the chief. Тэгээд ахлахт болохоор алтан юм заасан гэсэн. The Arab accepted them without a word. There was enough there to buy a lot of weapons. Тэгэхээр араб болохоор тэдний болохоор үгэнд шаардлахгүй бол хэмжшрөө. Тэгээд тэнд болох ингээд маш одоо их одоо тийм их зэвсэг бодож авах тийм хангалттай мөнгө бол хангалттай хэмжээний мөнгө л гэсэн. What is an alchemist? He asks finally. За алхимч юу юм бэ гэж асуусан. It's a man who understands nature and the world. За алхимч гэдэг бол ингээд байгаль дэлхийг ингээд ойлгодог юм аа. If he wanted to, he could destroy this camp just with the force of the wind. Хэрвээ тэр хүсэх юм бол тэр бол яах вэ? Салхины хүчээр болохоор энэ кемпийг одоо нурааж чадна. Destroy одоо байхгүй болгож чадна. Сүйтгэж болж чадна гэсэн. The men laughed. They were used to do the ravages of war. The ravages of war гэдэг нь болохоор дайны одоо тэр нөгөө дайны дараа болдог тэр гэмтэл одоо сүйрлэх гэсэн. Тэр were used to гэж юм ингээд дасцсан байсан гэсэн. Тэр ингээд дайны хор урчгинд ингээд дасцгаацсан. And knew that the wind could not deliver them a fatal blow. Fatal blow гэдэг нь болохоор тийм хүлт хүргэх тийм цохилт гинтийн тийм зүйлийг хэлж байгаа гэсэн. Хүлт хүргэх тийм гинтийн зүйлийг бол ингээд салхиход авчиж чадахгүй гэдэг нь хэлжсэн. Yet гэхдээ each felt his heart beat a bit faster. Гэхдээ тэр бүгд болохоор гэдэг тэр зүрх нь болохоор ингээд илүү одоо хурдан ингээд цохилж байгааг мэдэрчээсэн. They were men of the desert and they were fearful of sorcerer. Sorcerer гэдэг нь болохоор одоо яг тийм одоо иж идтэй хүмүүсийг хэлдэг. Гэхдээ тэд нар болохоор тийм иж идтэй хүмүүсээс бол айдаг байсан. Тэдний цөлийн хүмүүс. Тэгээд тэр болох тийм иж идтэй ер бүсэн хүмүүсээс айдаг байсан. I want to see him do it. They said the chief. Тэгээд ахсан болохоор түүний хийх нь одоо тэр салхийг ингээд босгохыг хамаар байна. He needs 3 days, answered the alchemist. Түүнд 3 өдөр хэрэгтэй. He is going to transform himself into the wind just to demonstrate his powers. Тэр өөрийнхөө хүч чадлыг ингээд харуулахын тулд, түүний хүч чадлыг харуулахын тулд өөрийгөө одох яах нь тэр болохоор өөрийгөө
салхи болгож хүргэнэ. Тийм учраас 3 өдөр хэрэгтэй. If he can't do so, хэрвээ тэр тэгж чадахгүй бол we humbly offer you our lives for the honor of your tribe. За тэгэхээр хэрвээ тэгж чадахгүй бол тэр өөргөө салхи болгож чадахгүй бол бид нэр одоо хаамлыгаар гэдэг тийм одоо даруйхнаар асуудагтай шүү дээ. Бид нар даруйхнаар ингээд амьдралаа санд болгож байна. Би одоо амиараа дэмжин тавьж байна гэсэн. For the honor. За нэр төрийг бодож гэсэн тийм. You can offer me something that is already mine, the chief said arrogantly. Arrogantly гэдэг нь жоохон дэрлэхгүй зангаар юм хэлж байгаа гэсэн. Тэгэхээр чи надад ингээд надад аль тийм байгаа зүйлийг надад санал болгож хэлж болохгүй гэж яхаа дээрэнгүй байна тийм. But he granted the travelers 3 days. За тэгэхээр grant гэдэг нь болохоор олгосон гэсэн. Тэгэхээр гэхдээ тэр бол ингээд 3 өдөр өгөх гэсэн. The boy was shaken with fear, but the Archimedes helped him out of the tent. За тэгэхээр хончин бод ингээд айгаад миччирч ирсэн. Гэтэ Архимч бол түүнийг майхнаас гарах нь болсон. Don't let them see that you're afraid, the Archimedes said. Тэд нарт одоо чамайг айжийг харахыг битгий бишөөрөө. Тэ? Битгий тэднийг харахыг бишөөрөл. They are brave men. Тэд ингээд зөрөгтэй ирчүүд. And they despise cowards. Cowards гэдэг нь болохоор одоо юу гэж хэлсэн. Тийм хулчгар. Despise гэдэг нь болохоор жоохон hate бол бас биш. Арай нэг хэвчээс илүүтэй одоо илүү чихүүцнийг үл айж зүгээр. Бид нэг тийм хүмүүсийг хайж жоохон чихүүцдэг тийм хулчгар хүмүүсээс бол бид нар өөрсдөө зөрөгтэй. Тэгээд хулчгар хүмүүсээс бол би чихүүцдэг. Тийм учраас айцсаа битгий харуулаа гэсэн. But the boy couldn't even speak. Гэсэдэж хончин манлахаа бүр ингээд ярьж чадахгүйсэн. He was able to do the ярих боломжтой болсон. Only after they had walked through the center of the camp. За тэгээд кемпийн дундор төвөр нэгээд алхаж явах үед ярьж эхэлсэн гэсэн. There was no need to imprison them. Imprison гэдэг нь хаяа зүйл хорих, цагдах, хөрөх, шомт хийх гэсэн утгатай. Тэгэхээр тэр хоёрыг болоод Архимчтэй хоёрыг болох ингээд шомт хийх, одоо хорих тийм бол хэрэгцээ байгаагүй. The Arabs simply confiscated their horses. Confiscated нь болохоор яг хураан авах хэлдэг. Яг хууль ёсны гэх юм уу одоо бид барьцаан тавиад тийм алдаад хураалгаж байгаа төстэй гэх юм. Confiscate хийсэн. Мордод нь л гарч ирсэн гэсэн. So once again the world had demonstrated its many languages. За ингээд дахин нэг удаа дэлхий бол ингээд нөгөө олон хэлээр ингээд харуулсан. The desert only moments ago. Саяхан гэсэн moments ago. Дөнгөж саяхан had been endless and free. It's төгсгөлгүй мэрэгчлөөтэй байсан зүйл. And now it was an impenetrable wall. Одоо бол энэ нь болохоор impenetrable буюу одоо гатлах боломжгүй тийм хан гэсэн. Нэвтрэх боломжгүй тийм хан болсон гэсэн. You gave them everything I had. The boy said. Everything I have saved in my entire life. Тэгэхээр чи надад байсан бүх зүйлийг тэднэрт өгчлөө. Бүгд амьдралынхаа төвч би хадгалсан тэр бүх зүйлийг чи өгчлөө гэдэг ингээд хэлж байгаа. За энэс цааш дараахан бичлэгээр явъя. Тэгээ энэ үргэлжлэл явсан шингүүдийг бас description дээр оруулж болохоор тэрийг бас таад хараарай. За баярлалаа.